Нөө сайхан хаварчиж байна уу? За сайн байна уу? Сайхан аварч जैन. Та сайхан аварч байна уу? Сайхан хаварчиж байна. Их орноор маань хавар сайхан болоод цас орж штэ тий өнөөдөр. Харин тийм өнөөдөр их сайхан цас бороотой тийм сайхан өдөр байна. Санхны бороо ус орох шиг боллоо. Тий. Хаврын өдөр Тэгээ тэгээд эндээс бол дөрөв хаварчд өдртэй ер нь уулзчихдаг тий. гайгүй. Гайгүй би сая нэг хөдөө хэд хоног яваад бас мал төллүүлээд ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол бусад хаврыг бодвол гайгүй дулаахан тийм сайхан тогтой хавар байна. Оо гялата тийм ээ. Хамгийн гол нь хавар Мгм. чинь хоц сүрэнгийн бид нар ч яах вэ тий? Хөдөө орон нутагт л их чухал. Тий яг үнэ. Тий. тий цаг агаар гэдэг бол хот суурингийн хүмүүст бол маш их чухал. Биднес бол ингээд баг ингээд бороо ороо шороо шуурж байгаа ч мэдэхгүй ингээд өнгөрч байна. Тэгэхээр тэгэл байгаль дээр байгаа хүмүүс маань яг тэр болгоны нэг үрчлэн мэдэрч амьдарч идэм байлээ. Гүмэр хөөрөлтөн маань урилгыг сэтгэл дэлгэж хүлээж авсан Үүрэл баярлахын Нэм баяр багштаа маш их баярлалаа. Баярлаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. За танд бас их талаалаа. Хувирлага явуулж оруулж чаддаг гэлээ талархаж байна. Тэгээд би оролцогчдойгоо өөрийнхөө за судлаж болох бүхий л талаар орсон нэвтрүүлэг за өгж байгаа ярилцлага тухайн хүнээ ер нь их судалдгийн. Тэгээд Мгм. тэр ярилцлагуудад бөгөөд нэвтрүүлэгт яригдаагүй зүйлсийг нь асууя гэж ерөнхийдөө ирмэлцдэг. Нөгөө нэг тал нь Мгм. болохоор хүн болгон гайхамшигтай ертөнц. Тэгээд тухайн хүний ертөнцөөр аялах нь бол олон Мгм. янзын хуудас байдаг болохоор их ярилцаж байгаа хүн дээж тэр хоёуланд маань их тийм өгөөжтэй байгаа юм шиг харагдаад байдгийм. Тэгээд би Мгм. таныг бол за номоор ярих юм бол нэлээ олон хуудастай баялаг одоо юутай агуулгатай хуудас болгоно нэг Мгм. шимтэй юм байна гэж бодсон. Тэгэхээр аялаа ариун эрчим гээд бясалгал гэж шууд ярихаасаа өмнө Үрд баярлахын Ням баяр гэдэг хүний амьдралд гээд нэг цэвэр агаар орж ирээд хүн нэг ухамсарладаг та. Тэр цаг үеэс нь Аа. ярьж эхэлвэл их сонирн байх болов гэж бодсон. Аа. Гэж ингэж мэдэрсэн, цэвэр агаар шиг мэдэрсэн тэр зүйл таныг энэ сайхан зүйлтэй холбоо эсвэл та эхнээсээ л бясалгал гэж явсан уу? Аа. За би бол Өвөр хангай аймгийн Баян өндөр сум төрж өссөн. Манай аав хоёр маань малчин хүмүүс хөдөө байдаг. За би бол энэ багасаа л хотод одоо цэцэрлэг суугаад одоо тэрнээс хойш 10 жил оюутан ингээд явсан. За тэгээд нэг 3 жил Японд ер нь амьдарч чаад тэгээд ирээд энэ бясалгал гэдэг зүйлтэй учирсаа. Тэгэхээр бясалгал руу одоо хүн болгоны одоо амьдрал те ертөнц өөр гэж та яг сая зөв хэллээ. За тэгэнгүүт энэ амьдрал маань угаасаа хар цагаан сайн муу зовлон жаргал ээлжил. Тэгэхээр биднес яг ижилхэн амьдралыг туулаад баг явж байгаа. Гэхдээ хүн болгоны амьдралын өөрийн одоо тэр зам мөр өөр байгаа тий. Тэгэнгүүт миний одоо би багасаа л эмээ дээр одоо хотод өссөн. Тийм болохоор их юм гандан ийм тарин маань эдэртэй их ойрхон өссөн. Тэгээд юу л бол эмээ маань намайг дагуулаад гандан явдаг байсан. За тэгээд манай өвөг дээдсүүд маань дандаа ийм том лам хүмүүс байдаг. За манай одоо 3 том лам байдаг. 3 өвөө маань. Тэгээд тэр хүмүүс ингээд ямар ч юм гандан ид суугаагүй мөртлөөсөө төв тэлээр маань тарин уншдаг. За дээр үедээ бол ингээд тариндаад хүнийг ингээд итгээдэг ч юм уу тийм байсан. Би бол ингээд ер нь анханаас энийгээ мэдэхгүй л явжсэн. Зүгээр л нэг сургуультай сураал нэг амьдралын нөгөө л нэг байдаг те 10 жил оюутнаа төгсөөл нэг амьдралтай болъё гэл ингээл явж исэн. Гэвч баахан нөгөө нэг амьдралд сайн ирэхээс гадна саарны илүү биднээсийг ухааруулж хөгжүүлдэг байх нэ. Тэнгүүд надад баахан асуудлууд тулгарч эхэлсэн. Гэхдээ энэ бол ингээд шалтгаан байхгүй. Намайг энэ зам руу оруулах шалтгаан нь тэр нэг зүгээр л надад тохиолж байгаа нэг юм хэцүү асуудлууд. Намайг энэ хүртэл авч ирсэн зүйл маань миний бүх асуудлууд. Асуудал байгаа учраас би өдөө зэрэгтэй энэ хүртэл явж ирж байгаа. Тэгэхээр би асуудлуудаа бас талархдаг. Хүн бол хоёр төрлийн хүн байл л асуудалтаа талархаад асуудлаа зөвөр хараад авч гараад улам бүр хүчтэй хүн болоод дэшээ явдаг. Нөгөө талын хүн болохоор асуудал тулгарнгуу тэрэнд унж гомж гутраад доошоогоо ундаг юм хүмүүс байна тий. Янз бүрээ. Гэхдээ хүн ухаарл авах юм бол ямар ч доод төвшөнд унсан тийм үү? Тэрийг давж гарах юм боломжтой байдаг. Тэгэнгүүт намайг тэр баахан асуудлууд тулгараад нойргүй болоо сэтгэл санаа ингээ хувьсаал ирэхэд би ингээд хайрал хайгуул хийгээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол ингээд маш их асуултууд ингэж орж ирсэн. Амьдрал гэж юу юм? Амьдралын утга учир гэж юу юм? Биднес юуны төлөө амьдраад тий? Би хаяа бүр боддог ус. Ингээл
болоо юу. Өглөө ажилдаа явал оройн ирлээ, хоол идлээ, унтлаа ахаал ингээл амьдрал ерөөсөө л энэ юм. Өөр юу юм гэж хайдаг байсан. Тэгэнгүүт энэ хооллож ундлах ажил хөдөлмөр мөнгө төгрөг гэдэг чинь биднээсийн зүгээр л наад захын л хэрэгцээ. Биднээс эднээсийг зүгээр л эдэлж хэрэглэл ингээл өнгөрөөл бүгдийг орхиол цаашаа явна тий. Тэгэхээр биднээсийн гол зорилго юу юм гэхээр ерөөсөө л энэ сэтгэлийн амар амгалан юм байна. Ерөөсөө хүн сэтгэлийн амар амгалангүй бол Монголд байсан, Японд байсан ч хааж байсан амар заяагаа үздэггүй гэдгийг би ингээд өөрөө биеэрээ тэнцээ очоод энчээрээ ингээд туулаад үзсэн баг. Тэгээд би ингээд та сая тийм мэдрэмж хаан төрүү гэдгийгсэн шүү дээ. Тэр бол Япон улсад төрсөн. Тэнд очихоор ингээд хайртай хүмүүсээс хол эх орноосоо хол за тэгээ мэдээж хүн тэр орны ёс заншил хүмүүстэй хоол унд цаг агаар бүх юм өөрчлөгдөж байгаа. Ажил төрөл те. Тэнгүүд хүн чинь ингээд шал өөр орчинд ороод ирэхээр ингээд юмнууд нь ингээд эхэндээ надад таахгүй болж эхэлж байгаа. Тэгэл ингээл нойргуудах гэр орноо санах те ингээл хэцүү. Гэхдээ би бол өөрийнхөө нөгөө зорилгот өнж байсан. Би 3 жилийн яалчгүй дуусгана. Би сайн ажиллана. Би мөнгө хураах гэж утсан болохоор мөнгөө хураана гэж явсан. Тэгээд би яг жоохон тэсэж тэнцээ байсан гэхэд болно. Гэхдээ тэр маань намайг бясалгал гэдэг зүйлийг хайж олоход туссан. Хэрэг би бясалгалыг олоогүй байсан бол өдөрт маш их нойргуудтай, маш хөвгдөл зөөвөртэй. Тэгээд ингээд эмнэлэг имэрл ингэж өөрийгөө торгож амьдрах байсан баг. Гэхдээ би тэр үед эн чинь хүн эрүүл байхын тулд сэтгэлийн эрүүл 3 зүйл байгаад байгаа. Сэтгэлийн болоод биеийн оюун санааны эрүүл мэнд гэж 3 зүйл байна. Энэ 3-ыг би яаж гоё байлгах вэ гэж ингэ бодоодсэн. Бодоод хайгаал тэгсэн чинь би дасгалыг олсон эхлээд. Дасгал биеийн эрүүлэлхийн тулд би өдөр болгон гарч гүйх хэрэгтэй байна. Би 3 жил дасралтгүй Японд өглөө орой болгон гарч гүйдэг. Ингээд нөгөө хувингаар бороо цутгаж байгаа юм шиг орсон ч гэсэн би цуваа өмсөд гав ганцаараа тэр годонд гүйдэг гэсэн. Нэг ч өдөр алгасгүй. Манай хажуудлын өрөөний хөлт бүр гайхдаг гэсэн. Та яаж ингэж тууштай байдаг. Тэрийг хийхгүй бол болохгүй байгаа юм чинь. Маш их хөвгдөл зөөр нойр хөдөлтэй байгаа. Тэрийг хийхээр арай дээр. За ингээд их юм байна. Тэгвэл оюун санаагаа эрүүлүүлэхэд биднээс яах юм гэхээр зөв мэдээллээр тархиа тэтгэх хэрэгтэй. Тэхийн тулд би одоо Монголоос маш их ном захиалж бүр ингээд нэгээр нь бүр захиалж ингэж авчирч уншдаг ус. Тэгээд одоо тэр номуудын зөндөө наадын ч байгаа. Тэгэнгүүт яг оюун санаа маань ингээд жоох эерэг болоод эхэлж байгаа. Бид нар чи ер нь л их юмд их ичимтгий, санаа зовнитгой тий ер нь л ингээл өөр хөөхөө даав ээж ингээл биднес чи өөрөө маш их юм сайхан хүмүүс ахгүй Монгол хүн гэдэг чинь. Маш их зөөлөн нэнжин сэтгэлтэй хамгийн хайрладаг хүмүүс учраас л тэдэн сэтгэлийн төлөө санаа зовж ингэж бодоод байгаа. Буруу биш. Тэгэнгүүт тийм хүмүүс чи яах вэ гэхээр жоох юм сөрөг хандлагатай байх магадaltaй байх гэдэг. Тэгээд нөгөө нэг юм хит их зөөлхөн хүн чи хит их гомдохтой амархан байх жишээтэй тий. Хит их цагаахан хүн чи маш их огцон мууртай байх жишээтэй. Дараа нь зүгээр болчдөг тий. Манай монголчууд инээгээл нэгэнтэй харцтай. Тийм уул нь сайхан зан чанар байгаа учраас нөгөө саарн ч гэсэн давхар өөгдчихөж байгаа байхгүй. Тэгэхээр биднээс жоохон эерэг болохын тулд тархиа жоохон цэнэглэх тий. Эерэг дээр жоохон төвлөрөх, эргийг дадуулах хэрэгтэй юм. Тэгэнгүүт хичнээн тэгсэн ч бас ингээд сэтгэл дотор нэг л зүйл болохгүй. Бүх хүн тийм мэдрэмж хийдэг. Бүх юм юу ч хийсэн ахаал нэг юм дутуу юм шиг. Нэг л юм болохгүй. Нэг л юм хайгаад байдаг. Энэ юу хайгаад юм гэхээр өөрийгөө л хайгаад байгаа. Дотоодох тий сүнс сэтгэл. Тэгвэл энэтэй тулгарч ажиллахын тулд яах юм гэхээр бясалгал. Тэгээд випашна бясалгал гэдэг зүйлийг бий олж авах. Випашна бясалгалыг хийж ингэж эхэлж ирсэн. Тэр үед энэ ямар гоё юм бэ гэдэг мэдрэмж надад төрсөн. Хийгээд маш гоё мэдрэмж авсан. Би бүр ингээд хамаг зөөр байхгүй. Анх удаа хийж байгаа шүү дээ. Гэтэ би юу ч мэдэхгүй. Зүгээр л энийг би яг нэг цаг дэсэж хийх хэрэгтэй гэл зөвхөн амьсгал дээр орж арах дээр төвлөрөөл суугаал надад ямар ч одоо юм зөөр цагтнах те эргэнэх за босоод явчмаар санагддаг. Маш их таагаа бодлоод мэдрэмжүүд төрчихсэн би яг л суух хэрэгтэй. Амьсгалал барих хэрэгтэй гэсэн чинь хормын дотор бүгд замхраад байхгүй. Тэгэхээр зовлон гэдэг зүйл төр зурх. Ерөөсөө энэ биднес өөртөө зовж ийн гэж итгэж байгаа болохоос биш зовоогүй. Энэ бол зөвхөн хуурмаг юм хоосон зүйл. Үйл гарлаа. Үйл буцаал арилж байгаатай мөн адилхан тэнгэр цэлмэг хэвээрээ л бай. Тэгвэл биднесийн дотоод сэтгэл тэр амар тайван цэлмэг тунгалаг тий. Тэр хайр инрэл аль хэдийн дотор ч таныг хүлээгээл байж байгаа. Хэзээ та тэрийг олж нээх үү тий. Тэр нь л чухал. Тэгэхээр ингэж бясалгалтай би учирсаа. Сайхан юм аа.
Таны хэлж байгаагаар нэрээ хүн бүхэн бид нар чинь их тесрэлтээс ирсэн бүхэл юмны цогц гэрэл юм билээ шүү дээ, тийм ээ. Тэгээ гэрэл гэдгээ мэдхгүй ингээд би тэгэхэд явсаар байжгаад одоо яг хөө 90 үеэр нь ирэхгүй сайхан болохоор тэр дундаа монгол хүмүүс одоо бол нийт даяараа сэрчлээ. За та тэр сайхан бясалгалтай уучраад за пүн хийгээд задарлаа. Тэрнээс хойших ертөнцийг харах, хүнийг таних, сэтгэлийг таних, бие сэтгэл оюуныг мэдрэх тэр сайхан гайхамшигасаа хаваалцвал. Бүх ертөнц бол таны дотоод сэтгэлийн толил байдаг. Дотоод сэтгэл бохирмоо хэцүү байх юм бол бүхэл гадна талдаа бүх хүмүүс, бүх үйл явдлууд, бүх ажил төрөл материалын зүйлс ерөөсөө энэ амьдрал тэр чигээрээ л хар бараа юм шиг сан. Ингээд хэлмээд пүн ингээд маш гоё тунгалаг сайхан болоод ирэхээр бүх зүйл ад жаргал. Ерөөсө таны өнөөдөр голоод байгаа энэ идж байгаа хоол, хажууд хэрэлдээд байгаа хүн идэрч бүгд сайхан болж байна. Тэгэхээр энийг ингээд бүх юм сэтгэлийн толин байна гэж бодоод хамгийн гол шалтгааныг одоо хэлэхдээ бол юу вэ гэхээр тэр бол бүх зовлонгийн шалтгаан. Бүх юмны утга учир хүний өөрийн дотоод сэтгэл төрж. Тэгээд тэрнтэй ажиллах, тэр дотоод сэтгэлийг өөрчил засах гэдэг нь жоох хэцүү. Тийм учраас хүн болго энэ рүү зориглож орч чаддаг. Өөртөөгөө нүүр тулах, тий? Өөрийгөө ойлгох, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй ш. Дандаа зогтож явдаг. Энтэй нүүр тулах хэцүү учраас л хүмүүс дандаа гадагшаага, тий? Гаднаас хаа намайг жаргалтай болох нь, хэн намайг хайрлах нь, тэр зүйлийг худалдаад авчвал энэ хоолыг идчихвэл би гоё явах нь гэж ингээл хайгаад явчихдаг. Тэгэхээр тэгсэн боловч өөрийн дотор ч л айлсыг ирэхээр авдраа авах гэж таны дотор бүх юм байна. Яг одоо цагийг мэдрэх гэдэг бол эрх чөлөөтэй хүн мэдэрдэг юм шиг байгаа юм. Эрх чөлөө юу вэ гэж бодохоор таны хэлснээр бие сэтгэл оюун гурав нэгдэх тийм нэг одоо оюун санааны иргэлийн оргил гэж хэлэх юм уу? Таныхаар энийг юу гэж тодорхойлов? Та яг одоо цагтаа төвлөрөхийг эрх чөлөөтэй хүн хийнэ гэдэг энэ өнгө аясыг ер нь юу гэж хуваалцах вэ? За яг одоо цагтаа байх гэдэг үгийг бол зөвхөн бясалгал хийдэг хүн биш. Бүх хүн тодорхой нэг хугацаанд бүгд мэдэрсэн байдаг. Тааж мэдэрсэн баг. За тэрийг хөвчлэн хүмүүс ямар үед мэдэрдэг юм хэрэг дуртай зүйлийг хийхээр. Нэг ийм сайхан нэг гоё хүнтэй ярилцаад ингээ гоё сэтгэлээ хангалгаа суулгахаар маш гоё ямар тайвныг мэдэрдэг ч юм. Гав угаацаараа байгаль баг. Байгаль бол яг одоо цагийн мэдрэл. Шууны жиргээ, салхины чимээ те бүгдийг мэдрээд ингээд юу ч бодохгүй, ямар ч асуудалгүй те. Ямар ч санаа зовох зүйлгүй. Ямар ч бодлого. Гэтэ бодлого төлөв гэдэг бол жоохон бас ярихад л ингээд өргөн хүрээтэй болоо явчихна л да. Маш бодлого те ингээд байхыг бол одоо цагтаа төвлөрөх гэж. Энд бол тэр чигээрээ эрчим минерийг маш өндөр, маш гоё амар амгалан л байгаа. Тэгэхээр хүмүүс хөвчлээ одоо цагтаа амьдэрдгүй өнгөрсөн ирээдүйд хоёрлуул савчиж амьдэрдэг гэсэн. Тэгэхээр бясалгал бол ингээд дахин дадуулаад хаар одоо цагийг маш их мэдэрдэг. Тэгэхээр хүн болгон одоо цагийг мэдэрсэн. Тийм бай, та их гоё үнгийг хэллээ. Одоо заримдаа яг заавал бясалгал гэж төвлөрөөд нуруугац их юм уу? За зарим хүмүүс ч хөвтчиж байна. Өөрийнхөө тааллаар л болдог юм шиг байгаа юм. Яг тэгэхдээ би одоо цагт оршиж гин гэж ерөн дийлэн хүн бодоод байдаг тэр бодрлын задрагааг таасаа их сайхан гаргаж өглөө гялаа. Нэрээ тийм бэ те. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж явахдаа тэр хүн чинь одоо баяр цэнгэл мэдхгүй өөрийнхөө хэмжээнд нөгөө даавруудын бүх сайхан зүйлс ялгарх нь байна шүү дээ. Тийм. Ер нь бол одоо цагт төвлөрөхөөр бүх одоо зовлон асуудлууд сарниж алга болдог гэсэн үг. Одоо ингээд хөөс ингээд агаар дэгдээ байж штэ. Хөөсийг төв хагалчаар байхгүй болчихсон штэ. Яг тэрэн шиг бүх юм байхгүй. Гэхдээ тэр одоо цагт төвлөрөхөд нэг зүйл маш их хэрэгтэй. Тэр бол бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Ерөөсөө тэмцэлдэггүй, зөрчилдөхгүй, сайн муу гэж ялгахгүй, дуртай дургүй гэж ялгахгүйгээр яг л одоо байгаа бүх амьдрал хүмүүс, үйл явдал, цаг агаар бүгдийг байгаагаар нь л хүлээж авах. Тэгэхээр ингээд хүн өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн бусдыг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр бүх юмны эхлэл өөрөөс л эхэлдэг. Өөрийн дотоодос. Харин тийм ээ. Нэг үе бодоход ч бас нийгэм сайхан болоод одоо энийг ёстой ямар ч телевиз нээгээд ямар ч сувгаар яг энэ тухай их ярьж байгаа шиг байна. Гэхдээ мэдээлэл үнэтэй мэдээлэл их болох тусам анзаарахгүй байна уу да. Үнэтэй юм хажуугаар өнгөрчөөд байна уу да гэж анзаарагдаад байдаг. Тань дээр зөвлөгөө аваад ирж байгаа
ганцаарчилсан хүмүүс юм уу? Эсвэл танхимдсан сууж байгаа хүмүүст энэ зүйл анзаарагддаг уу? Эсвэл үнэхээр даваатай хүн бүхэн түүнийг барьж аваад байна уу? Хүн бүхэн барьж авдаг. Цөөхөл хүн барьж авдаг. Одоо Эрдэнэ үнэтэй байхсмаа олдоход ховор. Оргил өндөр байхсмаа хүрэхэд хэцүү. Тэгвэл үнэтэй мэдээлэл байхсмаа тэрийг олж авах хүмүүс нь цөөхөн. Амжилтанд цөөхөл хүн хүрдэг. Тууштай байгаа хүмүүс тий. Бусд нь бол яг л нэгin хэмээн амьдардаг. Тэгэхээр мэдээж одоо сүнсийн сэрэлт явж байна. Маш олон хүмүүсийн сүнслэг байдлыг сонирхож байна. Эндөө татагдж байна тий. Бүр ингээд энийгээр цангацсан байгаа байхгүй. Ингээд намайг ярихаар бүр ингээд юу яриад байгаа ингээд чихээ ингээд бариад ингээд сонсдог зарим хүмүүс. Зарим хүмүүс нь тоохгүй багч. Тэгвэл одоо жишээлбэл тэр аяараа сэрсэн юм бол үгүй яасан тий. Физик хүмүүс сэрчээд дийлэн хувийн сэрээгүй явж байгаа. Энийг юунаас харах вэ гэхээр бясалгалын сургалт иймэрхүү юм явуулахаар маш цөөхөн хүмүүс орж ирдэг. Тодорхой хэдэн хүмүүс хийгээд тодорхой хэдэн хүмүүс үздэг. Гэвч тэнцээ нэг хувцсны лайв, готлны лайв, эд материалын талаарх юм байх юм бол хэдэн 100 мянгаараа тэнцээ нэг хэрүүл болж явах юм бол тэрлөөстэй хамаг бүгд явж идэг тий. Энэ бол яг бодит байгаа байдал. Тэгэхээр ингээд хүмүүс болоогүй байна. Буруу дээр буруу зүг рүүгээ буруу лугаа маш их хүмүүс явж байна. Зөв рүүгээ хэсэг болог хүмүүс явж байна. Тэр хүмүүс маань одоо яагаад энэ их бяцлаглалын багш нар гарч ирээд байгаа гэхээр тэр их одоо буруу зүг рүү явж байгаа хар маасыг зөв зүг рүү хөтлөхийн тулд ямар нэгэн юм одоо багш нар чиглүүлэгч хэрэгтэй байдаг. Энэ үе үеийн чиглүүлэгчүүд байгаа. Бурхан багш гээд гарч ирээд маш олон хүмүүнийг гээрл хамаар амгаланлаа хөтлөж байна. Есүс гэж гарч ирээд маш олон хүмүүсийг Чингис хаан ингээд том хүн ингээд гигантэн том хүмүүс ингээд ертөнц дэлхий явуулдаг. Тэгэхээр энэ ертөнц дэлхий тэнцвэр алдсан учраас тэнцвэрийг олуулахын тулд хар маасыг буцаад сайн руу нь хувьсгахын тулд сайн хүмүүсийг явуулж эднээсийг одоо тэнцвэрийг олуулдаг. Сайн муу хоёр тэнцвэрс. Тэгэхээр ингээд энэ олон бяцлаглалын багш гарч ирж байгаа. Энэ их хар маасын хүмүүсийг буцаад гэрэл гигээтэй. Таны хэлсэнтэй бидэнс өөрсдөө гэрэл гэж байгаа. Тэр гэрэл гигээтэй байдал руу оруулахын тулд. Тэгвэл бидэнс яаж гэрэлтэх юм? Тэгэхээр энэ гэрлийг юу унтраагаад байгаа? Нөгөө хар муу харанхуй эрчимч унтраагаад байгаа. Тэгэхээр харанхуй эрчмээс салж иж гэрэлтэй эрчимчүүд олон тодорч гарч ирдэг. Тэгэхээр хүмүүс маань бас яг хаа бяцлаглалыг ойлгоод сонсож байгаа хүмүүс нь маш их болж байна. Тэрэнд бол маш их сайшаалтаа баярлж байгаа. Гэтэ бас болоогүй. Дийлэнх нь бас юун дээрээ буруу дээрээ байгаад байгаа гэж харж байгаа бас. За та бол дотоод ертөнцийнхөө галыг манаад тэр галаас бадамлаж асаад илч гэрлээ бусдад түгэж гин шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг Монголдо за дэлхийн нийтээрээ ч гэсэн бүсгүй хүмүүс түүн дээр энэ дээр илүүтэй их манлаад нэг юм хувь нь илүү байгаа. Та хэд маань зөвхөн ирчүүдэд зориулсан ухамсараа сэрээхүүгээд нэг сайхан үйл ажиллагаа явуулсан. Тэрэн дээр ирчүүд хэрэг хамрагдав. Үүнхээр цэвэр агаар мэт тийм онцгой сонин асуулт асуугаад та бүхэн бүгдөө нэг тийм тарих цэлэмсэн тийм үйл явдлынхаа ойрмогхон болсон үйл явдлаас та бид хэдтэй хуваалцаач. Эмэгтэйчүүд буюу ирчүүдийн асууж байгаа асуултын нь ялгаа гэх юм уу? Танин мэдхүн тэр цараа нь танд ер нь хэр мэдрэгдэж байна вэ? За эмэгтэйчүүд бол эрэгтэй хоёр хүн хүүсээрээ ялгаатай болох биш ямар ч ялгаагүй. Ухамсарын төвчнөөрөө бас ингээ ядгаатай байдаг. Тэгтээ бас энергийн төвчнөөрөө бас өөр байдаг тий. Тэгэнгүүт эмэгтэй хүмүүс бол маш их төсвөр төвчээртэй. Маш их чадвартай хатан ухаан гэдэг шиг. Чингис хаан ингэж хэлсэн байдаг байхгүй. Би дэлхийн талыг би эзлээгүй. Миний ард хатан ухаан байсан гэж. Тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүд яагаад энэ их ингээд бяцлагал цуугаад ганц ч эрэгтэй хүн байхгүй байна тий. Яг гингүүтэл бүгд эмэгтэй хүн. За иймэрхүү сэтгэл зүйн ярьцлага юм сургалт гингүүтэл бүгд л эмэгтэй хүн байдаг тий. Энийг нэг зүйлээр ойлгох. Би энийг бол зүгээр эрэгчүүд тэхгүй байна гэж ингэж буруутгаагүй. Эмэгтэйчүүд ингээд орж ирээд байгаа нь ямар шалтгаантай юм гэхээр эмэгтэй хүн бол тэр их ухаалаг, тэ зөөлөн, нинжин сэтгэлтэй, хайр илүү дамгаалсан байдаг учраас ер нь бол ингээд одоо хүнийг бол эмэгтэй хүн төрүүлдэг тий. Эрэгтэй хүн бол энергиэрээ нөгөө ноён нуруу тий тэрийн тэргүүн гэдгээр энергиээр өндөр явж идэг. Гэр бүлийн энерги дотор эмэгтэй хүн хүүхдүүд ингээ гэр орно явж идэг тий. Тэгэхээр эмэгтэй хүн бол тэр одоо хүн байлаа гэхэд үзүү. Эрэгтэй хүн бол толгой.
Тэгээд эмэгтэй хүн энэ ухаанаараа эрэгтэй хүнийг хаашин чиглүүлэх үү гэдгийг энэ бол би хэлээд байгаа юм биш. Энэ бүр Чингис хааны үед ч гэсэн ингэж хэлсэн байдаг. Эмэгтэй хүн бол хүзүү юм аа. Эр хүнийг хаашин чиглүүлэх үү гэдэг мэдээ. Тэгэхээр би бас энэ эмэгтэй хүмүүс орж ирээд байгаад яагаад баярлаад юм гэхээр энэ хүмүүс зөв болчих юм бол цаана байгаа эрэгтэй хүн зөв чиг рүүгээ чиглэнэ. Хэрвээ тэр эрэгтэйг зөв чиг рүү чиглүүлж чадах юм бол тэр бол нэрэ бүх юмыг хийдэг. Тэр гэр бүлийн төлөө уулыг давж усыг эргүүлсэн ч шатахаар те маш их хүч эрэгтэй хүнээс гардаг. Тийм учраас эмэгтэй хүн эрэгтэй хүнийг заавал усалж дэмдэж тордож те чиглүүлж явах. Буцаад эмэгтэй хүн юу хүсдэг гэхээр хайр, халамж, нэг юм эрхлүүлэх те байна юм мэдээж халамж гэдэг зүйлийг маш их хүсэж байдаг те. За энэ хоёр л нэгэндээ яг чадвал арга билэг болдог. За тэгвэл сая тийм сургалт явсан. Эрэгтэй хүмүүс маань маш их орж ирсэн. Тэр нь маш их талархаж байгаа. Гэхдээ бас эрэгтэй хүмүүс маань жоох юм хаагдвал жоох юм асуулт асуугаад гिचдэг ч юм өөрийгөө илэрхийлэхээс яадаг ч юм нэг тиймэрхүү санагдсан. Гэхдээ доороо сууртай дотроо бодолтой доороо сууртай гэдэг шиг те цаагаар бол маш их ухаарал сайн сайхныг олж явах шиг байлээ. Тэгээд тэр сургалт маш гоё олон багш нар оролцсон. Маш олон төрлийн мэдээллийг тэр дотроос авсан. Би хүртэл тэр орж байгаа багш наруудаас маш их суралцсан өөрөө. Тэгэхээр тэрэнд нэг юм төвчөрсөн зүйл юу юм гэхээр биднээс энэ хооллолт те хооллолт, зөв хооллох, зөв унтаж амрах, за зөв сэтгэл энэ гурван зүйлийг л би маш сайн хийх ёстой юм байна. Ер нь эр имгүү те энэ улс даяараа гэдгийг л маш сайн ухаарч авсан да. Нөгөө гурвлын онолдог шиг тийм ээ. Хүний нөгөө эрүүл мэнд эрдэм мэдлэг хоёр баруун 102 гар гэдэгтэй адилхан эрүүл ижил бүгдөө бүтэн шүү дээ тийм ээ. Эрүүл Монгол хүн байж эрүүл байж ижил дэлхийгээ сайн сайхан болгох гэдэг. Таны амьдралыг та ингээд эргээд юм уу 1-2 алхам ухарч хараад зориглосон нь их вэ нү? Зориулсан нь их вэ нү? Золиослсон нь их вэ нү гэж ингэж та дэнслэж бодож байв. Хүмүүс ер нь зориулах хоёрыг ярихгүйгээр золиосл гэд яриад идэг. Эсвэл энэ гурван зүйл золиос гэдэг зүйлдээ багтчихэж гэнэ үү? Энэ тухайтад таны бодлыг сонсоо. Яг таны хамгийн сүүлийн хэлсэн шиг тэр багтж гэнэ үү гэдэг чинь яг мөн багтдаг. Биднээс золиослж ийж буцаагаад авдаг. Өгжиж аавна гэсэн үг тий. Эр зориг гаргаж ийж биднээс давдаг асуудлуудыг. Биднээс мэдээж уналтад орж байгаа шүү дээ тий. Уналтад орж ийн биднээс маш хэцүү байдалд ордог. Тэрийг биднээс зориглож ийж, золиос гаргаж ийж ард нь гардаг. Ард нь гарахаараа буцаад тэр сайн сайхныгаа хүртдэг. Та ингээд маш амьдралынхаа маш хүнд хэцүү үеийг ингээд буцаад эргээд санах юм бол тэр үеийг давж гарсандаа одоо баярладаг. Тэр үеийг давж гарсан учраас та одоо зоригтой, илүү амар амгалан, илүү хүчтэй хүмүүс байгаа. Тэ? Тэгэхээр энэ гурав салшгүй яг ингээд нэг-нэгнтэйгээ уялдаатай ингээд явж байдаг. Тэгэхээр ерөөсөө л ингээд ээлжилдэг. Эхлээл биднээс юм уналт золиос гарч ирнэ. Зориг, төвчээр тэрийг давж гарах зүйл гарч ирнэ. Ахаад ингээд давтагддаг тий. Тэгээд хүн давж гараад цаашаа явцмал шат хахиж улам бүр хөөгчдөг. Тэгэхээр ингээд одоо ч гэсэн би юм уу янз бүрийн зүйлсүүд над тулгарч जैन би тэрийг давж гарч जैन тий. Иймэрхүү зүйлс байна. Бясалгал юм чинь одоо таны одоо мэддэж танин барьж авснаас дутуу хүн бол бэрхшээл зовлон ямар хэцүү юм бэ ч гэдэг юм уу их түүртсэн маягтай давж байхад та бол одоо асуудлыг инээгээд миний одоо дараагийн шатны ахиж дэвсэх боломж байж байна гэж харж ин штэ тийм ээ. Тэгэхээр засал гэдэг бол мэдлэг танин мэдхгүй юм а гэж танихаас ингэж ойлгогдож байна. Тэгэхээр танин мэдэх тусмаа хүн ямарваа нэгэн зүйлийг давж гарахдаа асуудал бэрхшээлийг тийм нэг их таныхаар бол зөвөр гэх юм уу одоо юу гэмээр юм найз шиг хүлээж авах нь ингэж хувирах нь шүү дээ тийм ээ. Асуудал яагаад би одоо ингэж нэг юм эргээр бодоод байна те. Надад асуудал болоход энэ бол намайг хөөгжих юм боломж юм а гэж хараад байгаа байхгүй юу. Би бол эхний тэр уналтын үед бол тэгж боддгоос би зовж бистэ хэцүү байна гэж боддог гэсэн үг байхгүй. Тэрнээс би юу намайг ингэж ер нь хүнийг хөгжүүлээд байгаа. Тэгэхээр ухаарл авахгүй. Ухаарл авахаараа хүн улам бүр юм хүчтэй ухамсарлаг юм болоод байгаа. Тэгээ асуудлуудаа давж гараад давж гарсны дараа
дараах миний бодол шал өөр болсон баг. Тэ тэр үед бол би зовж ийн гэж бододсон. Одоо би ингээд олон зүйлийг даваад гараад илүү их тэнцвэртэй юм хүчтэй хүн болоод тахаар би чинь зовоогүй юм байна. Би чинь тэ боломж юм байна. Би ч улам бүр сайжраад байгаа юм байна гэдгийг илэрч байгаа. Тэгэхээр ингээд нөгөө энд тууштай байдал тэ тэмцэлтэй одоо юу гэдэг өөрийгөө сайжруулах, уйггүй байдал, ордлого, итгэлээ алдахгүй байх хэрэгтэй. Юу хаач очсон, ямар ч байдалд хүрсэн итгэлээ алдахгүй байхад л бодог. Тэрийг алдахгүй байх. Ингэж энэ бүгдийг ингэж өөртөө авч явсаар яжаад гарч ирж байгаа. Хэрвээ нэг итгэлээ алдаач ч юм уу тий зориггүй болчих юм бол ингээд тэр асуудалтай дарагдаад ингээд доошоогоо илүү уналтад орчдөг. Тэгэхээр тэр итгэл хаана байгаа? Биднээсийн дотор байгаа байхгүй. Тэгэхээр танд биднээс өөрсдөд бүх чадрууд нь байгаа. Тэгэхээр үйлдэлээр засагдчих тий. Үйлдэл тий. Хамгийн гол зүйл бол оролдлого, үйлдэл, таталт. Тэр дотроос л биднээс үеийг танаад авах. Оройтно гэдэг чтэй тий. Өгдөц тэгээд хилээд үлдээсэн. Яг үнэ. Тийм учраас нөгөө нэг 1000 сонсохоор нэг үз гэж хэлдэг тий. Тэрний ороо тийм 1000 ингэж юм сонсчихсоос өөрөө үйлдээ гэсэн үг. Та Японоос Японд эх орноос хол 3 жил өстэй өөртөөгөө ирээд гүүгээд ямар ч байсан ололт амжилт үйлдэл хийгээд явсаар яжгаад эх орондоо ирлээ. Эх орондоо ирэнгүүтээ та бясалгалаа үргэлжлүүлсэн үү? Эсвэл ямар үйлдэлүүд хийж явж байгаад одоогийнхоо төвшөнд очиад гэрэл хийгээгээ олон түмэнд түгээгээд явж байна. Энэ хоорондох бас нэг зүйлсээ ярих юм бол хүмүүс ингээд бариад аваад авах гэж бодчих. За би одоо ч гэсэн бас суралцаад өсөөд явж байгаа. Би бол нэг гэгэрчэл нэг юм хувилгаан болоогүй. Зүгээр би энгийн л нэг хүн, адилхан бүх хүмүүстэй адилхан хүн гэж хэлэх дуртай. Би Японд бясалгал тогтмол хийгээд тасгал хийж аваад Монголд ирээд Монгол орн маань мэдээж жоохон төвжирэлтэй юм одоо бохор юу байсан ч гэсэн эх оронд л эх орон. Ерөөсөө би одоо Монголд байхаараа манай нутаг тэгж боддог байсан бол гадаад очихороо зүгээр томоор нь Монгол орн гэж хардаг байхгүй. Тэгээд ерөөсө бүх юмын санаа, утаагийн санаа, бүх юмын санаа. За тэгээ Монголд ирээд нөгөө миний нэг байдал бүрэн засраагүй мэдээж ахаал амар амгалан юг хайж эхэлнэ. Тэгээ үргэлжлүүлээд бясалгалаа хийж явсан. Тэгээд Тумраа багш гэдэг манай багш байдаг 9 минутын 70 тохомсрын багш. Тэр багш дээрээ очиж 9 минутын бясалгалыг хичээлж эхэлсэн. Тэгээд мэдээж удаан хугацаанд бясалгаад мэдээж ахаад нөгөө нэг юм унал босол тэднээсээ мэдрээл суралцаал яваад байгаа. Тэгж жаад тэнцэнэ би одоо энэ бясалгал гэдэг зүйлийг бол би ерөөсөө хүн хөтлөл хийх хэрэгтэй юм байна. Ерөөсөө л миний нэг хэсэг юм байна тий. Энэгээр би бүр байнга хичээлэх хэрэгтэй юм байна. Хүний ирж хайгаад байгаа зүйл ерөөсөө л энэ юм байна. Сэтгэлийн амраа олон юм байна. Биднээс энэний төлөө амьдарч байгаа юм байна. Сүнсний төвшин, энергийн төвшин өсөх хэрэгтэй юм байна тий. Сүнсний үйлүүдээ хийх хэрэгтэй юм байна гэдгийг мэдж байгаа учраас энэгээр би ингээ хичээлэхээр шийдсэн. Тэгээд би одоо ганцаархан амар амгалан болоод яхад хажууд хүмүүс маань зовлонтой харагдаад байгаа байхгүй хэцүү. Тэдэн хүмүүст яаж туслах гэдэгэнгүүт багш болчих. Хэрвээ багш болчих юм бол би бусдад ч тусна, өөрөө ч бясалгалаа хийн те аль алинд нь ашигтай тустай. Тэгээд би ерөөсөө энэ бол түрүүний таны хэлсэн шиг юугаарч үнэлэгдэхгүй зүйл. Юугаарч үнэлэгдэхгүй. Энэ бол бүр ингээд биднээсийн мөнхийн одоо сүнс гэдэг чинь мөнхийн зүйл байхгүй тий. Мөнхийн зүрх сэтгэл хадгалагдана. Машин дээр гар утсад материал бол ингээд төр хэрэгдэл алга болно тий. Тэгэхээр үүдийн мэдлэг мэдээлэл гэдэг чинь сүнсний мэдлэг мэдээллийн бясалгал дасгал. Энийг олж мэдээд биднээсийн амьдралын утга учир энэ юм бэ. Би ямар азар энэ төрөлдөө энэний тухай олж мэдвэ. Өмнөх хичнээн төрөл би энийг мэдэхгүй явсан баг тий. Зүгээр л нэг идэж уугаал зүгээр л мөнгөний төлөө шунал бий болгоцсон ч юм уу тий явж ирсэн баг. Гэтэ энийг мэдж авсан учраас би энийг тий маш сайн хөгжүүлэх хэрэгтэй юм. Тэгвэл би дараа төрөлдөө марчих ч юм билээ тий. Харин тий. Тэгж одоо энийг хичээлээ. Анхны мэдрэмж ер нь их суур байдаг баг. Та одоо ингээд бясалгаад байж хахад ер нь ингээд бодох нэ амьдрал бол тэр чигтэл бясалгал юм шиг байгаа. Бүх зүйл бясалгал юм шиг байгаа юм. Ер нь ингээд бодох нэ. Тий. Тэгэхээр та бол ингээд бусад хүнийг бодоход нөгөө ажих, анзаарах, ажиглах үе гэсэн энэ төлөв бол асар өндөр байх гэдэг тийм ээ. Тэгэхээр бодлоос гарсан мэдрэмж энэ байна штэ гэж та барьж авж гин үү? Энэ чинь бодол байна штэ гэж юм. Одоо жишээ нь зарим хүмүүс бодол мэдрэмж хоёроо ялгадаггүй штэ. Тэгэхээр бодол нь одоо бидний суур юм уу?
мэдрэмж нь суур юм уу? Мэдрэмж нь биднээсийн суур. Биднээс бодлыгаа өөрөө гэж боддог. Бодол бол та биш. Бодол мэдрэмж хоёр бол шал өөр. Бодол бол тархинаас гарч байгаа. Биднээсийн юу үзсэн, харсан, сонссон 5 мэдрхүүгээр авсан мэдээлэл маань тархин суугаад тэр чинь боловсруулагдаад энчээ давтагдж байгааг л бодол гэж. Зүрх сэтгэл, мэдрэмж, сүнс гэдэг чинь шал өөр. Энэ дотроос цээжний гүнээс ялгардаг зүйл. Тэ? Энийг бяцлал хийхдээ ялгах хэрэгтэй. Та яг зөв асуултаа ингээд бяцлал хийхийг хамгийн анхан шатны зөв асуултыг асууж байгаа байхгүй. Бодол юм уу, энэ мэдрэмж юм? Зүнс хувь юм уу, эсвэл эго юм уу, тэ? Энэ хоёрыг ялах хэрэгтэй шүү дээ. Энэ би юм уу, биш юм уу? Энэ уурлаад биш. Юм санаа зовоод байна, тэ? Эргэлзээд байна. Энэ би юм уу? Энэ та биш байхгүй. Энэ мэдрэмж нь тийм үү? Нэг л хайрламаар, зөв амьдрамаар, тэ? Сайхан сэтгэлтэй баймаар, хүнийг хайрламаар санагдаад байвал энэ би байхгүй. Биднээсийн өөр юм чанар юу юм? Их хэцгээс хайраас бий болсон учраас биднээс юм чанар хайр. Таны мөн чанар уур биш байхгүй. Та уурыг зүгээр л гаднаас олсон. Сурж авсан. Тэгэхээр энэ хамгийн гол зүйл бол энэ дотоод өөрийгөө буюу энэ мэдрэмжээс авсан. Тэгэхийн тулд биднээс одоо цагтаа төвлөрч бодлоо багсгаж ийж энэ би юм байна гэж. Миний хүсэж байгаа чи энэ юм байна гэдгийг мэдэж авдаг. Мэдрэмж одоо ингээд бодох нэ мэдээж олон өнгөн дунд сүлэлдэж байгаа байх. Тэгэнгүүтээ хоёр тун багцад байхаар эерэг сөрөг гих байх. Тэгвэл одоо сөрөг мэдрэмж надад ингээд давмгаалаад байвал би одоо тэрийг яаж хайрлах вэ? За яг зөв. Амьдрал бол хар цагаан, сайн муу, зовлон жаргал гэдэг бүх зүйл хоёр талтай. Энийг арга бэлэг гэж ярьдаг тий. Хар цагаан хоёр. Тэгвэл ингээ сайн муу хоёр мэдрэмж бай гэж бодъё. Энэ хоёрыг тэнцвүүлэх ёстой. Эерэг байна гэд байнга эерэг байгаад иж болохгүй бас. Юм хэрээс хитрхээр л хортой болчихдог. Сөрөг байна гэд бас ямар ч сөрөг төлөвгүй байна гэж байхгүй. Эерэг сөрөг хоёр ч хоёулаа байж иж тэр амар амгалан бүрдүүлдэг. Арга бэлэг хоёр гэдэг чинь энэ хоёрыг тэнцлийг хэлж байгаа. Тэгэхээр ерөөсөө эерэг чинь сөрөг чинь дамгаалаад бол жоохон эергийг нэмчих. Гэтэ хэдрүүлэхгүй. Хэд их нэмчих юм бол барахад нөгөө зовлон чи үүсдэг. Тэгэд ингээд яг гоё тэнцвэртэй буюу яг тэр голд нь байх нь амар амгал. Тэр арга бэлэг болох нь амгал. Тэгэхээр бүх зүйл хоёр талтай байдаг ч гурдагч зүйл гэж байдаг. Тэр хоёрын яг гол гэж байдаг. Тэр бол амар амгал нөхгүй. Яг голд нь байдаг. Биднээс болохоор ингэдэж шít эерэг рүү хид их явчаар эсвэл шууд энэ голдоо байлгүйгээр сөрөг рүү хид их тууширч яддаг. Тэгэхэд яг голдон байх хэрэгтэй. Түрүүний нөгөө нэг маш их гоё амар амгалан одоо цагийг мэдэрч байгаа чи яг тэр голдон байгаа бив тэр амар тайван дээр байгаа гэсэн. Тэрэн дээр биднес удаан байдгүй шүү. Тэгэл ийшээгээ садлаа. Тавлагдахгүй байгаад очир эрдэн шиг үлдэж байгаа тэр зүйл нь тархины тунгаамал бодол гэж ойлгож болох уу? Таны энэ бүхэн ярьсныг. Юу нэ? Одоо ингээд арга бэлэг хоёр шиг тэнцвэрчж шүү дээ. Тэгэнгүүт тэр чинь ингээд гол төлөв болоод бидэрт үлдчихэж байна да. Тэгэнгүүт тэр нь бидэрт ухамсарч болж үлдэхтэй хизээрч мартагдах гаргүй эрдэн шиг тийм бодол гэх юм уу? Хизээч одоо гахалгүй тийм зүйл болж үлддэг гэж ойлгож болох уу? Бодол гэхээсээ илүү үгээр илэрхийлэхийн аргагүй тийм мэдрэмж гэж болно. Биднес зарим нэг юм өөр төрсэн маш гоё мэдрэмжийг үгээр илэрхийлж чаддгүй шүү дээ. Тэр мэдрэмж болоод үлдчихдэг байхгүй. Тэгээд тэр мэдрэмжийг биднес хизээ буцаа санаж байна. Санахаар чинь тэгээд нөгөө дахиад сайхан мэдрэмж маань сэрхнэ биш тийм үү? Тийм, буцаа сэрхэр чинь нөгөө азралтай болж эхэлдэг. Тэгээд нөгөө бодлоос эерэг сөрөг байгаа шүү дээ, тий. Тэгвэл бодлого төлөв гэж байдаг байхгүй. Бодлоос ангид эерэгч биш, сөрөгч, сайн ч биш, муу ч биш. Тэр төлөв бол амар амгалан төлөв. Ингээд амар амгалан төлөв юм тэгэхээр хүүхэд гэд бодогдоод ах юм. Яг зөв. Таны хамгийн ад жаргалтай мөчл хүүхэд нас. Та өөрийгөө би хин юм бэ ер нь гэд ингээд бодох юм бол та хүүхэд байхдаа хин байсан. Яг л тэр та байхгүй. Одоо яагаад тэгвэл би биш юм те? Гэхдээ биднес хүүхэд байхдаа яг тийм цагаахан гэгээхэн тийм хайраар дүүрэн байснаа амьдралын турш жоохон том болоод ирэнгүүт бодол суугаад эхэлчих. Би энэ дуртай, энэ дургүй, тэр сайн, энэ муу гэсээр яжгаад өөрийгөө шал өөр хүн болгоод бүтээждэг гэсэн.
Та ингээд олон амьдралд нухлагдсан баяр жаргал дунд за баяр дунд ч хүн нэгт гэж гунддаггүй байх. Зовлон дунд түүнийгээ жаргалын ихтгэл юм шүү дээ гэж ойлгоогүй байгаа олон хүнтэй ингээд би сэтгэл оюуны одоо хөрөнгө оруулаад явж байхад би яг буцаад байсан мэдрэмжээ бариад авлаа штэ гэсэн тийм их талархлыг та олон ингэж сонсож өөрөө мөн баярлаж байв уу? Тэр бол одоо оргил үе байх л да багш хүний гэж бодогдсон. Их олон хүмүүс ярьдаг. Бэлтгэл хийхээр өмнөх юмнууд одоо сидэрдэг жоохон. Тэгэхээр ингээд гинт ингээд бодоогүй байжсэн чи гинт ингээд хүүхэд насныхын дурсамжууд тархинд нь ороод ирч шидэ тэ. Тэнгүүд би нэр нь тийм байсан юм биш тэ. Би ийм байсан юм биш. Би ийм гоё байсан юм биш. Нэг хүн надад гэж хэлсэн аахгүй. Багшаа би маш гоё ийм өөдрөг цоглог би ийм дуу шуутай тэ. Би ийм гоё ирч хүчтэй хүүхэд байсан юм биш тэ. Би яагаад одоо ийм гонигтай гутралтай тэ ийм болчихоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр амьдралын явцдал хүн өөрөө тийм байсан хүүхдийг ийм болгоод хувиргацсан гэсэн тийм. Тэгэхээр буцаад биднээс бэлтгэл хийнэ гэдэг чинь буцаад хүүхэд болно л гэсэн. Яг хүүхэд байх үе шиг л. Хүүхэд хүртэл гидсээрээ ингэж төмбөй зүг амьсгалдаг байхад бэлтгэл дээр хүртэл энэ амьсгалыг заадаг. Та яг хүүхэд байх үе шиг амьсгална. Тэрнээс бүр эхэлнэ. Хүнийг амархан уучлана, амархан хайрлана. Энэ хүнийг сайн муу гэж ялгахгүйгээр очиод тэрвэрдэг. Тийм. Энэ бол хүүхдийн зам. Хайрл. Бүх юмыг хайрладаг. Харин тийм. Тэгэхээр хүний аргын амьдрал донд аргаар ингэж явсаар байжгаад сүүлийн 35 жил хэдүүлээ чинь яг бэлэг тал руугаа буюу өөрсдрөөгөө бүр хүчтэй өнгөж байна л да. Тэгэхээр та одоо ингээд жоохон аслаад ингээд хийж байгаа ажлаа хажуу талаас нь ажиглаж анзаарч байхаар нэрээ ийм хэн жоохон зүйлийг мэдхгүй мэдсээр байгаа зүйлээ мэдхгүй байсан байж тээ гэж бодогдож өөрийнхөө амьдралд хэрэгжүүлсэн за чадвал 3 зүйл амжихгүй бол нэг зүйлийг биднэрт хөөрөлдөж өгөөч. Тэгвэл хүмүүст их тустай байх бах. Бид нар чи ер нь их ажигладаг шүү дээ, тэ. Гүүгээд л завгүй гэдэл. Тий. Би яг тийм бодлоодыг маш их ингээд төрдөг. Ийм энгийн байсан юм биш. Ийм хамаархан байсан юм биш. Юу хайгаад байсан. Нэг том юм хайгаадсан байхгүй намайг өөрчлөх. Тэгэхээр энгийн жижигхэн дадал үйлдэлүүд маань биднээсийг өөрчилдөг юм байна. Тэгэд энэ дотроос юуг харин бүр чухал мэдэж авсан бэ гэхээр биднээсийн өв соёл. Биднээсийн өв соёлд яаж тэр зөв суух уу, зөв хооллох уу, зөв унтах уу, амар амгалан байх уу тий энэ бүгдийг биднээсийн тэр унтаж хэвтэх өвөг дээдсийн сургаал тий зөөр үгүй дээр чингээж өгсөн юм билээ. Энийг биднээс өөрсдөө суралцаж сурах юм бол биднээс өөрсдөө эрүүл амар тайван амьдарч буцаад нөгөө Монгол хүний тэр хүчтэй байдлыг сэрэх боломжтой. Тэгэхээр биднээс явж өв дээдс одоо тий өвөө эмээ одоо өв соёл руугаа л очиж холбогддгийг. Энийг л маш сайн ухаарсан да. Тэгээд биднээс мэддэг мөртлөөсөө хийдэг. Ойлгоод байгаа мөртлөөсөө чаддаг. Яагаад байгаа мэдээд байгаа мөртлөөсөө л тэрийг тийм үү одоо өөрчилж чаддаг байхгүй сонио. Та яг энэ гайхамшигтай одоо ухамсарын оргил гэх юм уу за өөрийнхөө хэмжээнд ойлгож авсан өв соёл бол үнэхээр л бидний одоо дотор өртсөнд байгаа баялаг юм байна штэ гэж мэдчихэнгүүтээ яг одоо амьдрал дээр хүүхдүүдтэй ч юм уу гэр бүлтэй ч юм уу аав ээжтэй ч юм уу за нэгт хоёрт өөртөө яг хэрэгжүүлээд явж байгаа тэр гайхамшигтай дадлаасаа бид нартай хаваалцвал. За тэгээ. За манай монголчууд бол дээр үеэсээ өргөл өргөдөг байсан. За би бол байнга ингэж цайс хүнийхээ дээжийг ерөөллөө хилээд өргөдөг. Энэ ерөөлийн хүч бол маш хүчтэй. Энэ биднээс одоо сүүлийн үед талархал гэж яриад байгаа бол энэ бол дээр үедээ ерөөл байсан байхгүй юу? Очоо үедээ л талархал гэдэг болгосон шүү. Энэ ерөөлийн хүч. Энэ бол үгний хүч гэсэн. Үг гэдэг бол маш хүчтэй. Энергийг одоо хүний бие ингэж шингээж авдаг. Хүний биеийн 70% нь ус өөртөө энерги шингээд. Тэгвэл дээр үе өвөг дээдсүүд маань аягтай авсан даршаан болгоё гэж шившээд үлээгээд тэр усыг үгээрээ амьлуулад уудаг. Тэгээд тэр ийшээ орсон ус маань дотоод идэрхтний маань эрүүлжүүлдэг байдаг. Байх нь тий. Тэгэхээр эхнийх нь өргөл шүү. За дараагийнх нь гал дахих. Манай монголчууд бол ерөөсөө гал дахина гэж одоо л нэг ламбуу ч юм уу нэг хүн авчраал ингээл тех өстой гэдэг байгаас биш. Дээр үед бол ерөөсөө л өөрсдөө тахдаг гэсэн. Гэрийн эзэг тэр гэргийн хүн
галын хачаа ангаалгаж ингэж юун дээрээ зуухан дээрээ тавьж байгаа л шар тос өөх тий одоо арц ганг юу тий тэднээсээ өөрөө л өрөөлөө хэлээл ингэ сайхан галаа тавьдаг гэсэн. Энэ үл тий энийг ингэ хийж байгаа. За мэдээж бяцлаглаа бол ямар ч алдалгүйгээр тууштай хийж байгаа. За тэгээд хамгийн сүүлд хэлэхэд байгаль дэлхий биднес одоо ингэ байгальтайгаа ерөөсө харьцаа болцсон. Байгаль дээрээ хичхээ болцсон. Ингээл нэг цементэн шалан дээр нэг машин дотор ороод суучдаг. Нэг байран дотор дүүрэн хаан дотор ингээ ямар ч агаар байхгүй, хүчил төрөвчгүй, мод байхгүй, нар байхгүй суучдаг болцсон. Тэгвэл энэ нарны элч энерги, салхины элч энерги, газрын эрчим энерги ямар чухал. Модны тэр эрчим энерги, усны эрчим энерги тий. Энэ бүгд таван моход биднээс дотор байгаа байхгүй. Энэ махбодын чинь тэр байгаль гэдэг чинь тэтгэж өгдөг. Тийм учраас биднээс байгаль дээр амьдрахаараа илүү уужуу тайван, амгалан тайван эрүүл амьдрдаг гэсэн. Тэгвэл байгаль дээр харьцах гэдэг зүйл маш их хэрэгтэй. Одоо дээр үед бол манай өвгдөө эцүүд хүүхдээ хөл нүцгэн газар хишгүүлдэг байсан. Одоо хөл нүцгэн газар хишгэж байгаа хүн байх. Энэ бол хөдлийн уул бол маш их одоо наадын судал сувгууд байгаа. Энэ сувгуудаар хамаг муу эрчимчин газар руу шингээд буцаагаад газраас эер эрчимээ татаж авдаг. Тэгэхээр биднес одоо байгаль дэлхийг ухаж जैन, сүйтгэж जैन, бохирдуулж जैन, тий байгаль дэлхийгээ дайрж जैन. Өөрөөгөө л бусдаж байгаа хэлбэр. Биднес байгалаас бий болсон. Байгаль байхгүй бол биднес юун дээр хичхээ. Нар байхгүй бол биднес шууд дэлхий сүрэн тийм үү? Ингээд агаар байхгүй бол биднес юугаар амсгал. Хоол унд бүх зүйл газар дэлхийгээс л ургаж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд хэлээд ганцхан зүйл байгаль дэлхийгээ хайрлах. Энд чи өөрийгөө хайрлаж гэсэн. Энийг биднес бүр мартцсан. Зүгээр л өөрийгөө л бодвол би өнөөдөр хоолтой, би өнөөдөр машинтай, би өнөөдөр гэл би гэлцсэн. Тэгээд чухал зүйлсээ ширээний дөрвөн хүн шиг нэг хааны суудаг шиг тэнцвэртэй ерөөл өргөх, гар тахих, бясалгах, байгаль дэлхийгээ хайрлах. Хий чиг тоос энэ дөрвөн хууль дээр л хороо дэлхийн ертөнц ганц хүмүүс биш те байгаль ургамал нөгөө бүх зүйлс маань явж байгаа гэдгийг дахиж сануулж өгсөн маш их баярлалаа. Тэгэхээр тантай ингээд яриад сууж яхнэ. За нэм баяр авшиг зориод очиж байгаа хүмүүс яруу төгөлдөр монгол хэлийг бол маш сайхан сонсголонтойгоор ярьдаг багштай уулздаг юм байна да гэж их талархах сэтгэл төрсөн. За баярлалаа тэгээд. Би үүндээ монгол хэлтэй их юм уу? Тэгээд миний энэ ярианы чадвар гайгүй юм шиг байна. Гэтэ энэ бол ингээд би өөрөө одоо энэ дээр түрүүний дөрөв дээр нэмээд нэг зүйл хэлэхэд биднээсээ өвөг дээдсүүд тий түрүүний яг хэлсэн тий өвөг дээдсүүд удам гэдэг зүйл маш чухал шүү. Энэ бол бүр маш чухал зүйл. Тэгэхээр биднээс бол одоо би одоо энэ олон дээд сургууль сураагүй, олон энэ бичиг үсэг үзээгүй тий би том гадаад сургууль сураагүй мөртлөөс яагаад ингэж юм яриад байгаа. Тэгэхээр энэ бол миний өөрийн цаанаас өгөгдсөн чадвар байхад. Дээрээс нь би өмнөх төрөлтөө би бас нэг тий юм сүнсний төвшнөө ахиулсан ч юм уу тий тийм байсан байх. Тийм учраас би өнөөдөр энэ бяцлал ийм зүйлтэй ирж холбогдож байгаа. Ерөөсөө өмнө нь хийгээгүй зүйлээ та одоо хийн гэж ерөөсөө байх. Өмнө хийжсэн зүйлтэйгээ л одоо ирж холбогддог. Энэ сайн ялгаагүй. Сайн бол сайнтайгаа холбогдно. Нөгөө нэг өмнө маш их уур уцаарыг давчихсан бол одоо ч гэсэн нөгөө нэг уур уцаар чи хэвээрээ тий. Яагаад тэр уур уцаар хүсээг байхад гарч ирээд байгаа юм. Тэгэхээр урд нь маш олон удаа давтагдчихсан учраас тийм сурмгаа хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо биднес буцаад хүмүүс ганцхан зүйлийг маш сайн ойлгоосэй гэж хүсдэг. Өөрийгөө засахын тулд муу дээрээ төвлөрөхгүй. Би гомдоод байна гингүүтээ би гомдол дээрээ төвлөрөө тэрийг засах гэдэг. Уур дээрээ төвлөрөх. Тэгэхгүй. Яг тэрний эсрэг эргийг татах хэрэгтэй. Хэрвээ гомдоод байгаа бол би уучлал дээр төвлөрч тэр дээр бяцлах хэрэгтэй. Хэрвээ би уурлаад байгаа бол амар тайван дээр илүү анхаарах хэрэгтэй. Тэрийг илүү хөгжүүлж татах хэрэгтэй. Тэгжээж сайн ингээд давтагдаад хүч ороод ирэхээр муу нь өөрөө багасаар яжгаад өссөн хүсээгөө танаас өөрөө ангижраад цухтаад явдаг. Энэ дээр маш сайн анхаараарай гэж хэлж байна. Таныг ярьж сайн төрдөг шүү дээ, тийм ээ. Ерөөсөө бол хизээч мууг яриад сайн төржсэн одоо тийм ихтгэлхий дээр байхгүй. Тэгээд таныг сая ярьж хахад хамгийн сүүлд биш юм аа. Саяхан ойрмогхон хугацаанд уншаад ширэн дээрээ тавьсан ном юу вэ та? Би одоо нөгөө бяцлал гэдэг зүйл рүү орсон болохоор нэг ном уншихаа болсон. Тэгэхдээ яг хуу нэг хитэн бод мөрийн зэрэг гэдэг манай эмээ маань нөгөө тийм
Бурхан шашны дандаа тийм хүн баггүй. Тэгээ тийм ном надад сая цагаан сараар бэлгэлсэн. Наад хэрийг харин уншия гэж бодож байгаа. Эхэндээ бол би маш олон номнууд уншсан. Тэр нөгөө ад үзэгдэх зориг мориг гээл те. Тэгээ тэр Наранбаатрын их зохиосоо 2-3 ном бас. Нэр нь одоо юу гэлээ. Тэгэхэд Японд ахад л уншиж одоо нэр мэрийнсэн маш тий. Тэгээд би эхэндээ маш их одоо ийм лайв хичээл те Бэверли багш гээл Умраа багш эдрийнхаа юмнуудыг маш их үздэг байсан. Нөгөө нэг хүний мэдээлэл авах тодорхой хэмжээний хугацаа гэж байгаа. Мэдээлэл авцсан бол одоо тэрийг хэрэгжүүлэх гэсэн. Одоо болохоор би тийм ном унших, элдв юм үзэх болсон. Би бол одоо бясалгал руугаа маш их анхаарлаа хандуулдаг болсон. Өөрлөгөө гэсэн. Хүмүүст одоо нэлээд дутагтаад байдаг зүйл хүлээн зөвшөөрөхөөс өмнө хүлээн авах гэж нэг тийм одоо долгио гэх юм уу, хэмжээ гэх юм уу, шат гэх юм уу гişгүр байх шиг байгаад байгаа. Та одоо өөрийнхөө ертөнц рүү галыг манаад явж хахад өөрийнхөө бүхэл муутайгаа тулна гэдэг чинь бол их зоригтой хүний хийх ажил юм билээ шүү дээ. Яг үнэндээ бол. Яг тэр өөрийнхөө одоо намаг шалгалтайгаа тулахад та хүлээж авахд 2 алгаад дэлгээд авсан уу эсвэл хэсэг зүхтаав уу? Энэ хүмүүст их хэрэгтэй байх бах. Тэгэхгүй бол ер нь би ч гэсэн өөрийгөө ажиглаад байх нэ. Ер нь л тийм дадамгаа байгаад байдаг юм. Хялбархан байдаг болохоор тэгдэг юм уу зүхтаах гэдэг байдаг. Тэгэхээр хүн бүхэн бишээ. Олонх нь бас тийм байж магадгүй юм гэж бодоод байхгүй юу? Тийм. Яг нь зүхтах, эсэргүүцэж тэмцэх гэж байгаа. Хүний нөгөө нэг тархины эсвэл зүхтах эсвэл тэмцэх гэдэг нөгөө горим ажилтдаг байхгүй эгоны. Тэгэнгүүт тэр угаасаа би бол өстөд нэр маш олон жил зүгтсэн шүү дээ. Зүгтсэн. Маш олон жил өөртөө тэмцэлсэн. Тэр чинь маш их хүнийг ядраадаг юм билий. Маш хинэрийг өрдөг. Тэр ингээд дандаа дотроо ингээд өөртөө тэмцэлтэд ингээд зүгээр нэг хүмүүстэй уулзсан юм ярьж байгаа мөртлөө эсвэл өөрийнхөө дотор ингээд өөртөө тэмцэлсэн сууж. Тэгээд маш их тэмцэлтнээ. Тэмцэлжээж тэрнээсээ баг багаар хүлээн зөвшөөрч эхэлнэ. За. Би ч угаасаа ийм юм биш. Тэгээ хүлээн авч эхэлнэ. Хүлээн зөвшөөрөхөд яг бие махбод дээр ямар тийм процесс илэрх вэ? Одоо тэр дааврууд гэдгүү цус байдгүй нэг хүнд чинь нэг биеинд мэдрэгддэг шүү дээ тий. Хүлээн зөвшөөрөх юм уу? Хүлээн зөвшөөрөхөд үү? Хүлээн зөвшөөрөхөд бол нөгөө нэг төрөний хэлсэн шиг бүх зовлон зоврууд байхгүй болчихдог. Нөгөө цухтаал тэмцэлтэд тахаар нөгөө нэг зоврууд асуудал очиж таны хойноос өгөөл олон бүр зовлонтой зовртой яваад идэг. Тэгэхээр ерөөсөө хүлээн зөвшөөрснөөр амгалан л бий бол. Чөлөөлөгдөн. Ингээд нэг юм торондоо шувуу ингээд гарч байгаа юм шиг маш гоё эрх чөлөөтэй, маш гоё зоригтой, ихтэй болчихдог. Нөгөө нэг хүлээн зөвшөөргөө тэмцэж байгаа юм чи маш их аимхай, ичимхий. Бие барьдаг, цаа зовдөг тийм төлөвтэй амьдарчдаг. Тэгэхээр хүлээн зөвшөөрлөгд бол маш том зүйл, маш гоё зүйл. Өөрийнхөө хэмжээнд ямар нэгэн зүйлийг ингээд танин мэдээд тэр зүйлийнхээ төлөө одоо чин үнэнчээр яваад байна гэдэг нь өөрийнхөө хэмжээнд дээд хүсэл гэж бас ойлгож болохоор л юм байна тий. Хэрвээ тэгээд хоёлаа хүмүүс бас нэг ийм өнгө байдаг шүү гэх юм бол эн чинь бүр миний дээд хүсэл юм чин гэд хүн бүр их зоригдох юм болов уу? Тухайн зүйлийнхаа мөн чанарыг таньж ойлгож чадах юм бол тэр зүйлдээ маш гоё тууштай байна. Би энэ одоо сэтгэлийн ямар амгалан хамгийн чухал зүйл хүн болго энийг хайж байгаа юм байна гэдэг зүйлийг олж мэдээд энэ рүү зоригч чулуудаад ингээд өдий хүртэл ингээд тууштай би бүр хүүхдлээ бясалгалыг хийн гэж ингэж өөртөө амлцсан байхгүй. Тэгэхээр эн чинь юу юм гэхээр миний тэр эн чинь ийм зүйл хүрэх юм байна гэдгийг таниад мэдээд ойлгоцсон учраас тэгчих. Тэгэхээр тухайн юунд хүрэх гээд байна вэ гэдгээ сайн бодож тунгаах хэрэгтэй. Тэр таныг ямар болгох вэ? Ямар амгаланд аваачих юм уу те? Хамгийн гол нь ерөөсөө л амар амгалан байдал шүү дээ. Тийм байна. Тэгэхээр таны ярианаас өөрийнхөө дээд төслийг олоод за өвөг дээдсийн биднэрт хэлж үлдээснээр угшил байж магадгүй юм байна те? Өөрийнхөө тэр угшилтай холбогдоод омог, бардам, чадвартай одоогийнхоор бол хандлага, чадвартай хүнийг авна гэж яриад байгаа шүү дээ те? Одоогийн тэр болох юм бол өвөг дээдсийн биднэрт үлдээснээр болвол угшлаа одоо давсан Нямбаяр багштай хөрөлдөж байгаадаа баяртай байна. За гэрлээ баярлалаа. Таны хэлсэн үнэн л дээ. Биднээс эхлээд өөрлөгөө чиглэнэ.
өөрийн чинь дотор ганцхан та байхгүй. Бүх зүйл байна. Таны аав ээж, таны удам, таны өвөг дээдс бүх юм тантай байна. Зөвхөн биднээс өөрийнхөө хүчээр явдаг. Нутаг ус, уул усныхаа хүчээр, өвөг дээдсүүдийнхээ хүчээр, аав ээжийнхээ хүчээр, өөр хүүхдийнхээ буйнаар гэд маш олон зүйлийн тусламжтайгаар та амьдарч байгаа. Ганц төмс эзэн ч гэсэн тэр төмсийг маш олон хүний хөдөлмөрөөр та амруугаа хийж байгаа. Тэгэхээр ингээд ганцхан бие биш юм аа. Биднес бүгдээрээ нэгэн цул юм аа. Тэгээд ингээд дотгошоогоо явцмаа л тэр маш өргөн хүрээтэй тэр бүгдийг таньж ойлгоно л гэсэн үг. Ер нь улам бүр гүнзгий явна. Тэгэхээр тэр өвдөөд удамтайгаа холбогдно. Тэрнээс цаашаа явна Тэгээд тэрнээс бүр ингээд удмаа дээшлүүлэн юу гэдгийг хаана хүрэх юм. Хязгааргүй шүү дээ. Хүн хөтлөл суралцсан. Төс гээрэнгийн эртэл суралцсан. ертөнцийн зовлонгоос сална Одоо таныг ижээ аав хоёр нь за эмээ хэрвээ байдаг бол ихэд баярлдаг байх. Тэнгэрт байгаа бол таныг хараад үргэлжил хүүгээрээ бахархдаг байх. Яг ийм сайхан зөв чиг дээд баримжаагаа бариад явж хахад танаар бахархаж байгаа ижээ аавыгаа хараад харах мэдрэх тэр мөчөд танд ямар санагддаг. Мэдээж гоё байгаа. Гэхдээ тэрийг та төмөнтэйгээ хуваалцвал их сайхан болоо гэж бодож байна. Ээж аавынхаа ачийг хариулна гэдэг чинь юм байна л гэдэг мэдэрдэг. Биднес нэг шүүдрийн улсаар цай шанаж өгч юм уу нэг үнэтэй юм авч өгөхийг биш би өөрөө сайн явж явах юм бол эцэг их маань сайн байна. Одоо би сайн байх юм бол өөр хүүхдүүд маань сайн байна. Тэгээд ингээд би өөрөө ад жаргалтай амраад тайван амьдрахаар биднес нэг өвлийн өрөө хамт хуваалцдаг. Би жаргалтай л эцэг маань жаргалтай. Би зовоод явах юм эцэг маань ч гэсэн зовно Тэгэхээр хамгийн гоё зүйл нь хүн өөрөөгөө маш гоё амар амгалан сайн сайханд хүрэх эцэг хийхаа болоод бусад бүх зүйлсийн ачийг хариулж ийн гэсэн. Та өөрийнхоороо яг хамгийн дээд сайнаараа байхад л бусад бүх зүйлд танихгүй хүнд ч гэсэн аж тусыг үзүүлж ийн гэсэн үг байхгүй. ертөнцийн дэлхийдээ ч гэсэн та шууд байгаагаараа л буян үлдэж ийн гэсэн үг. Ер нь бол маш өндөр дээд шатанд хөгжсөн хүмүүс тийм шүү дээ. Дэлхийдээ хүртэл шууд байгаагаараа л нөлөөлж идэг. Буяныг түгээж идэг. Ойлголцож чаддаг хэл олон янз байдгийн нэг нь таних бол одоо бясалгал харилцагч хүмүүсийг ойлгох, таныг гээд итгээд ороод ирсэн хүнийг одоо ээж шиг нь эцэг шиг нь л тасч авдаг байж таараа болох гэдэг юм тийм ээ. Тэгэхээр ирчүүд танд одоо тусгаачлаж ганцаарчлаж ингэж хандж исэн тохиолдол олон байна уу? Би яагаад ирчүүд гэдэг дээр их одоо анхаарал хандуулад байна вэ гэхээр бүсгүүчүүдтэйгээ адилхан ирчүүд өөрсдрөөгөө өнгөх юм бол тэр дотоод хүч тамир гэдэг нэг ингээд энчтгийн төдийд гал асахт бол ирчүүдэд асар их одоо хүч чадал энерги тамир байгаад байгаа юм. Энэ дээр таны энэ сургалтанд ирчүүд ер нь хэр хамрагддаг вэ? Хэрвээ ганцаарчлалт хамрагддаг бол юуг одоо тийм олон давтамжтайгаар танаас асууж байдаг вэ? Ирчүүд ч маш энгийн шүү дээ. Нэг их шунал байхгүй, нэг юу байхгүй. Тэгээ ер нь бол би ирж байгаа хүмүүс ингээд сайн муу, ядууд, баян, хөвшин залуу гэж ерөөсөө ангилдаггүй. Яг л таны түрүүний хэлсэн шиг хүн гэдгээр нь хүлээж авал хүндэтгэж харьцдаг. Гэхдээ яг юм хэмжээ хязгаартай, зарим нэг жоохон дайраад давчлаад ингээд байгаа юм бол жоохон цензууртай харьцсан тэгэнгүүт ирчүүд маань яг хамрагддаг нэг хүн бүр тусгайлан ганцаарчилсан 14 хоногийн тэм сургалтанд ингээд явсан. Ирчүүд маш гоё юм хүүхдчиг штэ. Маш амархан баярлан жоохон дэмжлэг байхад л босоод ирнэ гэсэн. Тэгэл жоохон болонгод гойнал готорч нэг сонио нэг юм цагаахан хүүхчиг байхгүй юу? Ер нь тэгж ойлгож болно. Тэр хүн дээр тэр хүн ч гэж би ер нь энэ хүүхдүүдийг харахад нэг тиймэрхүү. Тэгээ жоохон юм ичимхий нэг юм бүрэг ч юм уу. Тэгтээ юмд чин сэтгэлээ зориулдаг. Гаднаа тийм биш юм шиг царайлж байгаа боловч биднээс аавыгаа харахад л тэгдэж штэ. Нэг тоогоогүй юм шиг харж байгаа бол трайвер гэдэг юм бодцсон байдаг байхгүй. Тийм одоо юм их дотооддоо юм ботдог хүмүүс юм байна. Дотоод сэтгэлийн ингээд сэтгэл нь бүр ингээд сайхан чанар нь дотооддоо байдаг юм байна. Тэрийг ингээд тэлж нээж гаргаж чаддаг хүн байна л гэж ойлгосон. Эмэгтэйчүүд бол ингээд уйлаал уйлал хэлээл яриул ингээд гаргаал инээгээл тас хийгээл ингээд чинь шүү. Тэг бичүүд юм. Тэгээд өөрхөн маш гоё сэтгэлээрээ надаа нэг юм юугээр
давсаар ийм буддагийн ийм баримл шиг тэгээд ийм лааны суур ингээ хийж гисэн. Тэгэхээр тэр хүн ямар гоё сэтгэлтэй ингээд чин сэтгэлээсээ тэгээд ингээд нөгөө нэг бясалгал 14 хоног хийгээд бүр нүүр царай нь хүртэл гэрэлтэй нүдэн хүртэл өөрчлөгдөд ингээд маш хурдан өөрчлөгдөх юм байна. Тийм учраас эрчүүдийг жоохон дэмжиж өгөх хэрэгтэй юм байна л гэж бас бодсон. Тиймэрхүү. Харин одоогийн нийгэмд за ойлоо статистик ярих юм бол нөгөө гонигтай мэдээ рүүгээ орох юм бол амиа оруулж байгаа дийлэнхийн эрчүүд за тэгээд архинд орсон сэтгэл санааны тэнцвэр нь нөгөө өөрийгөө удирдах чадвар нь жоохон сул байдаг юм уу өөрхий гих мэтчлэн нас орж байгаа хүмүүсийн дийлэнхийн эрчүүд гих мэтчлэн яг ингээд статистик харахаар үнэхээр өөрөө ирэхгүй сэтгэл ингээд эмзэглэж шимшрээд байдаг. Тийм алхамд оруулахгүй байхын тулд өөрөө өөртөө байгаа би чинь чадвартай штэ, мэдлэгтэй штэ, зоригтой штэ гэд өөрөө өөртөө итгэх итгэлийг нь сэрэмээр байгаа болоо да гэж хараад байдгийг. Яг үнэ. Одоо сэтгэл готролд орох магадлал нь эмэгтэйчүүд 80%. Гэхдээ амиа хорлох байдал нь эрчүүд илүү 4 дахин илүү гэж байна. Харин яагаад сэтгэл готролд орчоод эмэгтэйчүүд тий амиа хорлохгүй зүгээр болчихдгийг гэхээр нээлттэй байхгүй. Уйлаа алгашраал юу гэдгийг те найз нөхдөйгөө ярилцаал өөрийгөө илэрхийлээл ингээд буцаад онгоочдөг. Эрчүүд чинь нөгөө дарсаар иж онуусаар иж гал амиа хорлолтод ингээд өрч байгаа. Тэгээд эмэгтэйчүүд чинь нөгөө нэг одоо шилбэл гэр бүл муугаар яхаас саллаа гэж бодоход 4 хүүхэдтэй байлаа гэж бодоход эмэгтэй хүн бол 4 хүүхэдтэй чирж явсаар иж гал те ямар нэгэн юмд хүргэн шүү дээ. Тэгэд эрэгтэй хүмүүс бол ингээ хоол ундгүй хувцгүй ч юм уу те тэгэл арх тарсанд ордог ч юм уу ингээл цаашаа авч явж ингээд тийм сэтгэлийн тийм тэнхээ бас жоохон дутмаг. Тэгэхээр яг гоо дэмжлэг хэрэгтэй гэдэг юм тэр. Танд олон жил ингээд ариун эрчимгээд төв бясалгалынхаа төвд багшигээд явж хахад танай төвд статистик тоо баримжаа мэдээж байдаг бах. Эрчүүдийн хамрагдчихсан тоо баримжаа өмнөх жилүүдээс 25 оныхоо харьцуулахад юм ямар байна? Жохон нэмэгдэж гэнэ үү? Эсвэл яг байрандаа байгаад байна уу? Эсвэл буураад байна уу? За хамгийн анх намайг бясалгал явуулж яхад бол ерөөсөө эрэгтэй хүн ганц байгаагүй. Дан эмэгтэйчүүд байсан. Тэгээд дунд хавцаагаа одоо 2000 би 2 оноос эхэлсэн. Тэгэхээр 2022 оноос эхэлсэн. Тэгэхээр 24 он 5 он хавцаа нэлээд гайгүй болсон. Тэгээ сүүлийн үед бол жоохон бас буцаад буураад байна. Үүнийг та бясалгалын багшийн хувьд харж хахад юутай холбож тайлбар олон шалтгаан байгаа. Гэхдээ та нэг базаад 3 4-ийг юм уу 4 5-ыг хэлээч гэвэл энэ бол жоох нөгөө нэг зүйлээ хийгээд орхидог тийм туушгүй байдал. Тэрний шалтгаан. Эмэгтэйчүүд чинь нөгөө нэг жоох ингээ оролдоо улам бүр дахин дотоо хийгээл идэг юм байна. Эрэгтэйчүүд нь жоохон хийж байгаа за гэж хайчдаг тий. Жоох ингээд хаанга ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаас бол тэгдэг. Түүнээс бол маш гоё болдог. Өөр 2 жил тасралтгүй бясалгал суусан манай нэг эрэгтэй шав байгаа. Төв аймагт одоо барилддаг. Маш их сэтгэлийн уналт готрол ерөөсөө хэцүү байдал над дээр өөр ирсэн. Ойлаад ирсэн. Тэр хүн маань бясалгал хийгээд одоо бол маш гоё бизнес, карьер тий. За гэр бүлийн харилцаа, тэг бусад хүмүүстэй харилцаа сэтгэл нь бас амар тайван болсон. Маш их айдас бас нойр хөдөлтэй байсан. Тэр нь засарсан. Тэгтээ бас буцаад нөгөө хүн гэдэг чинь жоохон давруу байдیں۔ Эрүүл болоо сайн болоо гэхээр нөгөө хийж байгаа юм буцаал орхиол баг багаар алсраад эхэлчихсэн. Тэгэхээр таал өөрийгөө санаалал итвчүүлж яах юм шиг байна. Энэхүү өөр нь тасралтгүй явна шүү. Таны хэлдгээр нөгөө давтамж тий. Давтамж гэдэг зүйл чинь л хүнийг ер нь таны их юм бол хашааныхан дээгүүр юм уу тэр гэртээ ямар байгааг нь харчих. Тэгтэл тэр хүний давтамж юу хийж байгааг нь харагдана гэд күнц хэлсэн гинлээ гэдэг би саяхан уншижсэн. Тэр шиг тэр нэг давталт гэдэг зүйл чинь л хүний ер нь зан чанар тэр болохгүй байгаа авир 6 тархийг л удирдах байна уу да гэж ер нь хараад байгаа шүү. Тийм. Ер нь бол хүнд маш олон дадал зуршил суусан байгаа шүү дээ. Тэрийг буцаад зөв дадал зуршлаар л өөрчил. Тэгэхээр тэр мууг маш олон удаа давтцсан болохоор бүр хоногшоо суудсан биш тий. Тэгвэл тэрэн шиг олон удаа давтах хэрэгтэй байна. Тэр орон зайг нэрээ одоо таныг яг бясалгалын багш нарыг ер нь тэгж боддог байх. Өөрөө өстэй ингээд бясалгалын багш юм чи ууралдаггүй бах. Өстэй ууралдаг байх. Ойр дээр нь хамгийн сүүлд хизээ уурлав. 7 хоногийн өмнө ууралсан юм лөө.
Юунаас болж таны уурыг одоо тэгж гаргаж ирсэн нөхцөл байдал нь юунаас шалтгаалав? Энэ одоо хүмүүс нэг жоохон нэг ийм энэ жоохон буруу уурлах ёсгүй гэж хэд их хорих юм бол улам бүр уурлана. Энэ уурлах гэдэг бол энгийн хэвийн үзэгдэл юм аа. Энэ байгалаас заягдсан зүйл байхгүй. Хүний угаасаа сэтгэлийн хөдлөл тэр байх ёстой зүйл. Харин тэрэнд хэд их автаж хэд их одоо дэврэж болохгүй. Байгальд бол ингээд нар гарч ийн тийм үү. Энэ бол хүний сэтгэл нөгөө амар тайван байгаатай адилхан. Байгальд үүл гарч ийн. Өдгөл хаяа биднес үүл гарсан юм шиг юм гонигтай хэцүү үе байдаг. Заримдаа бороо орж ийн биднес уйлдаг шүү. Заримдаа салхи шуурга ингээл дэгдэж чинь тийм үү. Тэрэн шиг биднес юм тавгуу тахгүй ууртаа уцаартай байдаг шүү. Байгалийн үзэгдэл байгаа зү. Байгалийн үзэгдлийг байхгүй болгож болохгүй тийм. Яг энтэй адилхан. Энэ бол байх ёстой зүйл гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгж хүлээн зөвшөөрч чадах юм бол уурлаа бэл. Их сонин штэ. Уураас салахын тулд тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Түлхүүрийг нь маш сайхан хэлж өглөө. Тийм. Хэдий наан ингээд салхи шуураад үүл гарч исэн цаана тэнгэр амар амгалан хിവэрэл байдаг. Тэгвэл бидний сэтгэлийн дотор амар амгалан байж л. Нөгөө төр зөөр юм шүү дээ. Европод биш аахгүй. Европод биш. Би Европод байсан бол орлохгүй л дээ. Хүн учраас таны хийдэг үйлийг бүгдийг хий. Бухимдал, цөхрөл, тэр гомдол гэл тэгэхээр сэтгэлийн энэ олон төлөв байдал гүн рүүгөө явсаар байжгаад итгэлээ алдаад сүулдэ бүр найтхай байгаад бүр их гүн рүүгөө орчдөг юм шиг байгаа юм. Тэрнээс нь өмнө уурыг юм уу, гомдлыг юм уу, цөхрлийг жишээ нь та уурыг ингээд байх ёстой зүйлээ ингээ гаргах ёстой гэж нь уурыг тэгэхээр би хувиргадаг гэж ойлгоод байна. Уурыг та тэгэхээр одоо уурсан чигээрээ уурлаад гаргачих чинь үү? Эсвэл ийм айдуу зөөлөн хэлбэрт оруулаад өөрчилж гин гэсэн үг үү? Ухамсартайгаар өөрчилнө. Хувиргана. Яг таны хэлсэн хувиргана. Биднээс яаж хувирхаа мэдэхгүй л ууран дээр төвлөрөөд улам бүр уурдаа автаал улам бүр доош живээд таны дөрөв хэлсэн шиг живээд идэх. Тэгэл уурандаа живгцсмал тэрээс харахад хэцүү. Улам бүр уур маань хүндэрнэ. Тэгэхээр тэрийг цаад би ихтэй би уурлахтаа л өөрийгөө мэддэггүй болдог. Одоо бол би юу хэлж гэн, би яаж гэн, болохгүй шүү гэж ухамсартайгаар уурлаж байгаа. Тэгж жаад би энийг буцаага тайвшруулъя гэж тайван амгалан болгож хувиргаж байна. Уур гэдэг чинь үнэндээ сөрөг төлөв боловч хүч байхгүй адилхан хүч. Уур гэдэг ийм том хүчийг буцаад эрэг төлөв рүү хувируулах юм бол яг л адилхан ийм эрэг хүч болж байна. Тэгэхээр таны хэлдэг маш зөв. Хувиргаж болдог. Хувиргаад илүү их бүтээж болох юм шүү дээ, тийм ээ? Тийм. Зүгээр л автахгүйгээр ажиглаж болдог. Гэхдээ энэ хамгийн хэцүү. Харин тийм. Одоо ингээр би танаас нэг зүйл асууя. За хоёлаа ер нь ингээл яриад байсан чи зүй тогтлоод л яриад байна те. Ханаас нь хамаагүй өсчиж явсаар хайжгаад зүй тогтол төр ирчлээ. Тэгвэл зүй тогтлуудыг ойлгоод байх нь өөртөө эзэн байх юмаа гэдэг томьёороо хоёлаа бараг яваад орчлаа. Тэгэхээр та эдгээр зүй тогтлоод бүгдөө байгаль дээр байдгийн штэ гээд юусаа хэлчих шиг боллоо. Энэ тухайгаа дахиад явал жоохон задлал. За зүй тогтол гэдэг нь зүгээр амьдралын мөн чанар тэр одоо амьдрал гэж юу юм гэдгийг таньж ойлгож ухаарч байгааг л хэлээд байгаа. Тэрийг ухаарсан хүн л тэрэнд автахгүй, тэрэнд зовхгүй болчихно гэсэн үг. Чөлөөлөгдөж гэсэн үг тийм. За тэгэхээр яагаад байгаль гэж хэлсэн юм гэхээр биднес өөрсдөө яг ингээд харах юм бол би нэг юм жишээ авах маш гоё дуртай. Хүмүүс ерөөсөө мэддэггүй байхгүй. Тэгэхээр биднес өөрсдөө байгаль дээр одоо байгалийн газар ингээд газар доогоор маш их усны алтны суд суугууд явж байгаа тийм. Тэгвэл биднээс энэ ингээд бүх судал энэ суугууд энэ цус ингээд биеэр гүйж байна. Тэгвэл биднээс ганц тарихтай, ганц толгойтой. Тэгвэл байгальд ганц нар байгаа. Биднээсийн 70% нь ус, байгалийн 70% нь ус. 5 ийм их газар твтэй тийм үү. Тэгвэл энэ их газар гэдэг чинь цул газар шүү дээ. Тэгвэл биднээс 5 цул эргэтэнтэй. Дэлхийд 6 ай сав газар байдаг. Хүнд 6 сав эргэтэн байдаг. Гэсэн хүнд 24 хавирга байдаг. Тэгвэл дэлхийд 24 том уул нурууд байдаг. Яг тийм. Тэгэд хүнд 4 мөч байгаа. Тэгвэл дэлхийд 4 улирал байгаа. Ингээл ярих юм бол та яг байгаль ахгүй. Тэгвэл байгаль яг байгаагаараа л гоё. Байгаль юу ч бит юм,
Юу ч битгий хаз. Тэгвэл яаж ийн? Та өөрийгөө байгаагаар нь л хайрл. Байгаагаар нь л хүлээн зөвшөөр. Юу ч битгий хаз. Бага царайгаа нүдээ хамраа амаа царай төрхөө муухай бол муухай, сайхан бол сайхан тэрнгээр л хүлээх. Гол нь ингэхгүй шүү. Энэ таалагдахгүй байна. Энэ дуртай, энэ дургу гэж шүү. Тэгээ сэтгэлээж гисэн. Энэ муухай, би өстой нэрээ уралчлаа, би өстой муу хүн гэж өөрийгөө битгий үзье. Ерөөсөө сайн муутай нь хамтан аав гэсэн үг. Яг энэ сайхнаараа заяатсан байгаа нь асар их олон өвөг дээдсүүдийн хүч чармаалтаар одоо та ийм сайхан сууж байгаа юм билээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ч одоо тэдгээр хүмүүсээ хайрлахгүй байхаа аргагүй, талархаж өрөөхгүй байхын аргагүй юм билээ. Тэгэхээр та хүн бүхэн ойлгохоор маш сайхан тайлбарлаж өгсөнд би олон хүний өмнөөс гялааж байна. Нэрэл бид яг байгаль тий, яг л ерөөсөө байгаль. Эмэгтэй хүн бол их газартайгаа байна. Эрэгтэй хүн бол их тэнгэртэйг холбоотой. Эр хүний анхны оюун санаанд тэр бүсгүй тусаж хайр дурлал бий болоод тэнгэр эцгээс заяасан тэр гайхамшигтээ ис анхалж та бүхэн дээр нь бий болоод тэгээд бид нар түүнийг авснараа гайхамшигтээ ертөнцийг болгож байгаа юм билээ. Тэгэхээр эцэг тэнгэр их газрын одоо газраас үүсэлтэй шүү, бүх зүйлс чинь байгаль шүү гэж дахин сануулсанд дахин би олон хүний өмнөөс нингүн талархаж байгаагаа танд дахин илэрхийлье. Танд бас талархлаа. Та бас маш их юм инээд гэрэл гээгээ юм цацруулсан маш гоё юм өөдрөг те юм эрчим сайтай юм хүн байлээ. Бас би тэр нэг ярилцлагад ингээд яваа гэхээр урд нь хараагүй юм ч одоо ямар хүн юм бол аарсан их гоё юм гоё юм нэг үгээр илэрхийлэх боломжгүй ч гэсэн ингээд би мэдрээд байгаа байхгүй маш гоё ингээд цацарсан тийм хүн байсан байлээ. Гялаа. Зоригтой хүний дотоод гал эрчим бол үнэхээр өөр байдаг гэдгийг та бүхэн яриад таны өгүүлж байгаа яг чин зүрх сэтгэлээсээ гаргаж байгаа их шиг аваагаар одоо яг ингээд мэдрээд сууж байна. Тэгэхээр бид хоёр алсын занаас ингэж бинээ мэдэрч байгаа юм чинь таны хажууд байгаа хүмүүс бол танаас одоо асар их гэрэл гээгээ ирч хүч хийж бүтээх тэр энерги авдаг байх гэж би яг одоо надад тэгж бодогдож суун. Чанар нь буюу танхимд сууж байгаа хүмүүс танд ингэж олон илэрхийлж байсан уу? Маш олон баг байнга одоо сургалт болгон дээр л зүгээр зарим нь бүр төлбөрөө илүү төлдөг шүү дээ. Нэг нугаач төлдөг. Сая одоо энэ эрхний төдөр сургалт эхлэх юм. Тэгэхээр тэрэнд ингээд хүн 60 мянгаар сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь 120-ыг шийдвэрлэж байгаа. Тэгээд та одоо юу татан сууж байгаа юм чи 60-аар суунаа би 50 буцаага 60-ыг явуул гэсч үгүй таны өгж байгаа мэдлэг бол асар их үнцэнтэй. Дээрээс нь өгөөж тийм өөрчлөгдөж байгаа байдал маань бүр хэмжээшгүй их байна гэж байгаа байхгүй. Би маш их өөрчлөлтүүдийг авч байна. Тийм учраас энэ 60 мянга бол багтана гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд талархал илэрхийлж байгаа юм бол зүгээр байнга байдаг. Тэгээд лайв хичээл дээр бол ингээд танихгүй бяцлал суугаагүй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Тэднээс байнга талархал хэлнэ. Байнга сайхан үгээр магтана. Тэр хүмүүстээ бас маш баярж талархаж явдаг. Тэгээд бас аль болох эргэн тойрон гэр бүлдээ өөр хүүхдээ сайнаар нь хичээж байгаа. Тэгээд нэг онцлог нь манай бас ихнэр бас бяцлаглалын багш. Хоёулаа бяцлаглалын замаар ингээд чичрээд явж байгаа. Ховор тийм юу гэж боддог. Тэгээ яг хоёулаа зөв санаатай, зөв сэтгэлтэй байхад болно. Тэгээ зөв болгоныг л эргэн тойрондоо түгээж явах юм бол буцаад нөгөө таны өгсөн буян буцаад эрэхтэй бороо шиг асгана. Буян гэдэг чинь ганцхан хүнд ингээд материал өгөхтэй биш байхгүй. Сайхан сэтгэл, зөв бодол, зөв сэтгэлийг л ер нь буян гэдэг. Хамгийн дээд буян дээр зөв үг. Ямар сайхан юм бэ. Хоёулаа гэр бүлийн хүмүүс хоёр биенээ ойлгоод хим нэгдээд дэм нэгдэнэ гэдэг бол одоо бүр хэмжээлшгүй их хүч байна да. Тийм. Тэрнээс гадна бас давах даваанууд их болно. Нөгөө нэг амьдрал чинь сайн муутай юм болохоор сайнны нүгэнгүүтээ муугийн давхар өчөж байгаа шүү дээ. Тэгээ муугаа давдээ сайндаа очно. Тэрэн дээр хамтдаа суралцсан гэж бодоход бас сайхан юм тийм ээ. Тийм сайхан нэг нэгнийгээ ойлгоно, туслан дэмжинэ гэдэг бол маш гоё л доо. Маш бахархалтай. Нэг зүйл байдаг хүмүүстэй бас би нэг зүйлийг хэлхийг хүсэж байгаа. Мэдээж маш их асуудалтай явж байгаа маш олон хүмүүс байгаа.
тэр асуудлынх нь хэрээр хүч чадлын бас давхар өгсөн байдаг шүү. Тэрийг мэддэг. Тэгээд би энэ асуудалд ингээд дарагчаад яваад байна. Би чадахгүй мэн гэж бодоод та чадна. Орчлын ертөнцид таныг давж чадах зовлон гэж л танд өгдөг гэж ярьдаг. Тэ? Нөгөө наадах чи орчин үеийн юун дээр буулгах юм бол фейсбુક дээр нэг тийм үг яваад байсан. Мундагт нь морий зам өгд юм аа. Тий, яг үнэн шүү дээ. Ер нь бол чадвартайд нь л өгнө шүү дээ. Чадваргүй хүн тийм морий зам өгөхгүй. Та их гоё залруулж хэллээ. Мундаг гэдэг үгийн нөгөө үндсэн нь бол жоохон таар байгаа шүү дээ, тий. Тэрийг нь та чадвартай гэдэг их гоё сэлгээд хэлчихлээ. Тэгэхээр таны хэлдгээр санаа зовох шаардлагагүй. Танд бүх зүйл байгаа шүү гэж хүмүүст хэлвэл бас урамтай юм бэ, тийм ээ? Тий. Тэгээ зарим хүмүүс өөрийгөө ингээ жоохон тийм одоо жишээлбэл нэг удам байлаа гэж бодоод удмын бусад хүмүүс нь гайгүй мөртлөөс нэг хүн дээр нь л хамаг асуудал ирээд идэг. Тэр нь өөрөө хамгийн сайхан сэтгэлтэй хүн байдаг шүү дээ. Сонио. Чаава шинэ их сайхан сэтгэлтэй мөртлөөс яагаад ингэ зовоод яваад идэв? Яагаад тэгэхээр тэр асуудлын эсрэг тэр сайхан сэтгэл тэр хүчин тэр хүнд байгаа учраас тэр асуудлууд бүгд тэр хүн дээр засагдах гэж ирж байгаа байхгүй. Тэрийг зөв ойлгоод засаж чадах юм бол та өөрийгөө болоод гэр бүлээ удмаа засна. Хэрвээ би л ганцаархнаа зовоод байна гэж улам бүр зовдондоо нэрдэл унаадах юм бол тэгэл тус. Хөгшчүүл яг тэгдэгтэй. Уг нь энэ сэтгэл көмөн цагаан юм байгаа юм гэдгээ сууж идэг шүү дээ. Угаасаа тийм их чадвартайд нь л тийм асуудал ирж байна. Тэрнээсээ бусд нь нэг зүгээр яваад байдаг. Сайн байдаг шүү дээ. Нэг юуны ураг удам гэр бүлүүдэд тохиолдоод монголчуудад биднэрт бүр түгээмэл байдаг зүйлийг ерөндөг буюу түлхүүрийг хэлж өгсөн гялаа да. Энэ бол одоо нөгөө нэг веб сургалтанд хилдэг мэлдэг өгүүлбэр өдр байж магадгүй шүү. Тэгээд нөгөө бид нар чинь яг таны хэлдгээр мэдээд байгаа юм шиг мөртлөө тэгээд анзаарахгүйгээсээ болоод хайхрамжгүйгээсээ болоод ингээд алдаад л яваад байдаг. Яг нөгөө хүмүүст харамгүй ингээд мэдээлэл хүргэдэг. Ерөөсөө ямар нэгэн ашиг хонжоо хайхтай эсвэл ингээд зарим хүмүүс нуудаг шүү дээ. За одоо нэг энийг ярьчаа дараа нь тэрийг ярина ч юм уу те. Тэгж мэгдгүй. Би ерөөсөө бүх юмаа зориулдаг. Харин тийм байна. Би тэгээд тэрийг яг тэр болгон дээр танд гялалаа гэд нөгөө хоёулаа чи удасаад анх их мөнх 3 цаг гуруулаа ярьж байгаа болохоор бүргээд тэр миний яг сэтгэлийн угаас талархал бүр өөрөө ирэхгүй ингээд урсаад байна. Би тэгээ тэр хязгааргүй урсж байгаа талархлыг танд аминдаа л ингээд дамжуулаад байгаа юм шүү. Бас нөгөө хүний зүрх сэтгэлийн үг одоо зүрх сэтгэлээс гарсан зүйл хүний зүрх сэтгэлд хүрдэг. Хүрээ тэрийг өдөөдөг гэхгүй. Одоо биднес дээр үеийн дуу сонсохоор маш гоё болдог тий. Зүрх сэтгэлийг тэр дуу өдөөж өгч байгаа. Тархинаас гарсан нэг юм хуурмаг юм бол хүний тархинд хүрээл дорно гэдэг. Юм л үү. Тэгэхээр ер нь юм болгонд чин сэтгэлээсээ байх нь их чухал шүү. Харин тэрийг та яриа эхлээд бид хоёр цаг гаруй хөрөлдөж байхад үүнийг та их олон удаа давтаж хэлж байна. Тэгэхээр яг бид хоёрыг сонирхох, харах, сонсох, мэдрэх, дотоод сэтгэлээрээ мэдрэх хүмүүс энэ зүйл дээр нэлээсэн ойлгож дарж авах байхаа гэж бодож байна. Тэгээд таны маань одоо хүслийн сан, хариуцлагын сан, хамтын сан, хувийн амжилтын сан гэд ерөөсөө танд бол бүх зүйлийн сан байгаа юм байна. Тэгээд хамтын хариуцлагын сан буюу өвгд эцэс биднэрт уламжлагдаж орж ирсэн. За жижигрүүлж ярих юм бол өрх гэр бүл ураг удам дээр тэр зүйлийг та ямар ч байсан ингэж хийж бүтээгээ тэгээд олон түмэндээ ийм сайхан эрдэм мэдлэг өөртөө байгаа бүх зүйлээ ингэж харамгүй өгч байдагт ийм ням баярагчтайгаа ярьж байгаа одоо дахин талархаад энэ сангуудыг хуримтлуулах, сайн юмыг хураах гэдэг чинь хуримтлал байгаад байгаа шүү дээ. Одоо бид нар чинь нөгөө банкндаа л мөнгөтэй байхыг сан гэж бодоод байгаа атал танд тэрэн дээр нэмэх нь ийм олон сан байна. Тэгээд энэ олон сангуудаас та хувийн амжилтын сан хамгийн чухал юм уу? Хувь хүн өөрөө их л сантай болж иж бусдад хамаарах юм уу? Эсвэл энэ бүхэн нэг дор ирдэг сан юм уу? За биднес бусдад одоо сайн сайхны түгээх бусдад туслах те ийм үйлийг ингээд хийдэг. Гэвч
өөртөө туслаагүй хүн бусдад туслаж чадахгүй. Тэгэхээр өөрийн тэр одоо сав их чухал. Сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэж тий. Өөрийн энэ сав хэр зэрэг сайн сайхнаар дүүрэн байна гэдэг маш чухал. Тэгжээж бусдад сайн сайхныг түгээж хүргэл өөрт хов хоосон байгаа бол бусдад юу ч өгч чадахгүй. Тэгэхээр эхлээд өөрийгөө бододгий. Энэ нөгөө амин хуваа хичээгээд байгаа зүйл биш байхгүй. Бусдын тусын тулд би өөрөө эхлээд сайжрах хэрэгтэй. Тэхийн тулд миний энэ тийм үү савн дотор эхлээд бохир зүйл байгаа тэднээсээ гаргаж асгана. Мэдээж бохир савтай хүн бусдад бохир зүйлийг л өгнө шүү дээ. Тэгэхээр эхлээд бохирдлуудаа асгана. Гашилсан сүн дээр сүү хийх юм бол адилхан л гашилсан байна. Тэгвэл гашилсан сүүгээ асгаж гад шин сүү хий. Энтэй адилхан өөрийнхөө тэр та сан гэж яриад болохоос би сав гэж ярьч тий. Тэр өөрийнхөө савыг л одоо бохроос нь салгаад сайн сайхан нар дүүргэх. За тэгээд ирэхээр аяанда энэ дүүрээд ирэхээр та зөвхөн амиа хичээхээ болоод эхэлдэг. Өөр хүмүүс туслая. Бусад хүмүүсийг амар амгалан болгоё гээд бусд руу ингээд өссөн өсөөгөө таны дотоод сайн сайхан чинь юулэгдээд эхэлнэ. Юулэгдсмал таад. Санийш бусдыг бодгоцмол өөрөө илүү хөгждөг. Нөгөө Павтыг яраман эхлээл бүх юмны эхлэж гэрэлтэй бидэргээд ихэлсэн орчлон хорвоо ертөнцийг бүрэн таниад мэдсэн бүх юмны онлыг нээсэн өвгд эдсэн маань бид нар чинь гэрэл шүү дээ бид нар чинь нар шүү тэгээд бидэрт уулын хилцсэн гэлээ. Тий аль дээр хэлээд үлдээсэн. Тэгэхээр өөрийнхөө нарыг мандаасан хүн мэдээж олон хүний дотор байгаа нарыг мандаж байгаа нь бол үнэхээр гайхамшигтай үйл хийгээд явж байгаа юм байна. Тэгээд өмөр хөрөлтөний маань хоёр уламжлалт асуулт гэдгийг тэгээд хоёлоо энэндээ хариулаад харилцан хөрөлдөөд тэгээд жаргаая. Одоо цагийн ололт гайхамшигыг Нямбаяр багшаа хэлээч. Багш талаасаа хэлж болно, та хувь хүн талаасаа хэлж болно, өргөн утгаар нь хэлж болно, гүн утгаар нь хэлж болно. Одоо цагийн гайхамшигыг тодорхойлооч гэвэл та яг гэж хэлэх үү? Одоо цагийн гайхамшиг гэдэг бол ерөөсөө л зүгээр л амьдрахын нэр. Биднес амьдрах ёстой. Зүгээр л өөр хүүхдээ хараад тэрийг мэдрээд, идж байгаа хоолоо мэдрээд, алхаж байгаа бол алхаж байгаагаа мэдрээд өөрөөсөө л амьдрах ёстой. Биднес амьдрахгүй бодоод идэг. Юм хийж явахтаа л өөр юм бодож идэг. Юм хийж явахтаа л өөр юм санаа зовж идэг. Энэ амьдрахгүй байна. Амьдралыг мэдрэх ёстой. Айгуугаж бол угааж байгаа мэдэр. Тэ? Байгаль харж байгаа бол байгалыг мэдэр. Байгаль гарчаал өөр юм бодоол санаа зовнол яваад идэг. Энд чинь амьдрахгүй байна, мэдрэхгүй байна гэсэн. Тэгэхээр одоо цагийн гайхамшиг гэдэг бол ерөөсөө л амьдрахын нэр. Нөгөө нэг юм сэтгэл нэг хүн өнгөрөхдөө нэг би өстө юу ч харамсахааргүй сайхан амьдэрсэн гэж хэлж идэг тийм зарим хүмүүс. Энэ бол амьдралыг бүрэн мэдэрсэн хүн байна. Бүх юмыг мэдэрсэн. Амьдралын сайхныг мэдэрсэн, муухайг мэдэрсэн, туршлага суудсан, ухаарлал авсан. Тийм учраас амьдралыг сайн муу зөв зовлон жаргал гэж ялахгүйгээр бүгд тийг нь хүлээн зөвшөөрөөл тэрийг мэдэрч амьдарч ийн гэсэн. Энийг л одоо цагийн гайхамшиг гэж. Ерөөсөө л амьдрах. Өөрөө ч дахиад өсчээд байгаа хүмүүс яг нөгөө байранд нь авчирч тавилаа. Яг тий энэ бол үнэхээр чухал байгаа. Яг таны хийж байгаа хоолой идчихсэн ч өөр юм бодчихдаг. Тэр бол яг үнэн. Бүр яг үнэн зүйлийг та байранд нь авчирч тавьсанд одоо миний сэтгэл нэг харамжтай байна. Тэгээд талархал ерөөлийг бол та түрүү хэлсэн. Гэвч Нямбаяр гэж ийм одоо үр бүтээлч Монгол иргэннийг болох гээд асар олон хүний дэмжлэг байгаа. Тэгээд талархах орон зайвал танд их байгаа гэж бодож байна. Тэгээд өвөг дэд Питертаас хэлж үлдээсэн байдаг. Хэний мориор хаана хүрснээ хизээч битгий мартаарай гэд. Тэгэхээр би танд би талархах боломжийг олгож байна. За гэлээ. За юуны түрүүнд энд одоо уран оролцуулж энэ сайхан хөрөлтөө ярианыг өрнүүлж байгаа танд маш их талархлаа. Энэ боломжийг олгож талархлаа. Олон хүмүүс бас энэ сайхан яриаг сонсоосай гэж хүсэж байна. Хэрэгтэй өндөө хүрээсэй. За хоёрт өөртөө талархаж байна. Хүмүүс өөртөө талархдаг. За яагаад тэгэхээр та байхгүй бол бүх юм байхгүй. Та байгаа учраас амьдрал явагдаж байгаа тийм. Тэгэхээр амьд сэрүүн байгаадаа амьсгалж байгаадаа талархвал маш чухал. За энэ талархаж. За мэдээж биднээсийг төрөөж өсгсөн аав ээж өвөг дээдсүүдтэй талархаж. Чин сэтгэлээсээ талархаж. Хүндэлж байна, хайрлаж байна. За мэдээж их орон газар шороо гэдэг бол хамгийн үнэт зүйл гэдэг. Энэ бүгдэд бас
маш их талархчаад байгаа дэлхийдээ. Ер нь ганцхан их орн гэдэг нь дэлхий байгаа учраас энэ дотор чинь Монгол орн оршин тогтож байна. Дэлхий маань амраа моглон бас байх болтугай гэж талархаж байна. За тэгээд надтай таарсан сайн муу бүх хүмүүс ерөөсөө муу ч байсан хамаагүй тэр болгонд бас талархаж өөрт таарсан асуудал бэрхшээл ад жаргал бүх зүйлд бас талархаж. Ингээд талархах юм бол дуусах. Маш их зүйл ундарч гарч ирдэг. Гомдлох юм бол бас дуусах. Маш их гомдлмаар зүйл гарч ирдэг. Тэгэхээр таны бас хамгийн сүүлд ингэж гоё асууж байгаа асуулт бол маш их чухал хэрэгтэй зүйл. Тэгэхээр хүн болгоныг бас чин сэтгэлээс өдөр болгон талархчихаарай гэж хүсье. Тэгэх юм бол та баян хүн болж өөрнө амьдралдаа байгаа сайн сайхныг олж харна. Талархаад байх юм бол улам бүр талархмаар сайн сайхан зүйлс хаанаас ч ундарч эхэлдэг шүү. Танд байхгүй зүйл талархснаар тань руу ирдэг. Гомдлоо суудах юм бол улам бүр холдооддаг шүү. За тэгээд Монгол өвөг дээдсийнхаа дэлхийд одоо оюун санааг хамгаалж мөрлөж үлдээсэн оюун санааныхын цөмийг хадгалаад, хамгаалаад, хайрлаад, хуваалцаад олон түмэнд тэр сайхан илч гэрлийг энэ тэр гихгүйгээр яг нарны гэрэлтэй адилхан хүний хүн чигээр нь тасаж аваад энэ сайхан үйл ажиллагаагаа хийж байгаад одоо нэгэн талархаж байгаагаа илэрхийлээд тэгээд таны аавын нэр ихээр миний анхаарал их татсан үрд баярлахын ням баяр гайхамшигтай хүн болгоны нэрийг зүүн чихнийх нь зүрхэнтэй л ойрхон зүүн чихэнд нь эцэг хүн шивнэхтэй одоо удам судраа бодож л илт эрхийг бодож л шивнэдэг. Тэгэхээр аавт нь хайрлсан, өвгийт нь хайрлсан энэ нэр бол үнэхээр гайхамшигтай юм гэлээ. Тэгээд үрд баярлахын ням баяр гэдэг энэ сайхан залуу Монгол иргэн хүн өөрийнхөө орон зайд эзэн шиг эзэн болоод явж байгаа үнтэй хөөрөлдөд үнэхээр сайхан байлаа. Тэгээд таныхаа хийж байгаа ажилд нь цаашдынх нь зориглсон, зорсон бүх ажил үйлсэд нь өөртөө хүсдэг хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Маш их гэлалаа. За. Танд бас маш их талархлаа. За манай аавын нэр бол ер нь Монголд ганцхан л байдаг. Хүмүүс ингээд аавынхаа нэрийг хэлэхээр ахаад хин гинэ гэдэг дахиад асуудаг ямар гоё нэр вэ гэдэг бас энийг бас их анзаарсан байна. За тэгээд таны бас ажил үйлсд амжилт хүсье. Зам мөрөн гэрэлтэй сайхан байх болтугай. Тэгээд ер нь энэ хүн бод төрсөн ховор хувь заяа байдаг. Эннийхээ одоо үйл хэргийг бас бүрэн дүрэнгүй зэж хийгэрээ гэж яриж. Ялалаа. Тэр үрэл бат сайхан өршгөө. Сайхан амраарай баярлалаа. За баярлалаа. Баяртай сайхан амраа. За.